Яс ахаар хоо. Тэг. Одоо хүмүүс ямар ч ихний хэлжэн цугларч байгаа болохоор яг нэг минутын дараа лайв эхлүүлээ за. Изиговын пэйж руу. Хитэн үзэж байна. 1 хүн үү? 2 хүн үү? 15 хүн болохоор яг яриагаа эхлэе те. Share to page. Хант амлсан уу? За. За пэйж руу ороод ямарчсан лайвынхаа асуултуудыг уншия. За манай лайв харагдаж байна. Ой нэрч. За. Сайн байцгаана уу? Амралтын өдрийн минь. Өнөөдөр ямар ч сан амралтын өдөр аа. Пэйж дээр шеэрлж гэнэ. Зэрэг явах гэдэг. За. Өнөөдөр ямар ч байсан EasyGo дээрээ амралтын өдрийг тохиолдуулаад маш сонирхолтой лайв хийхээр төлөвлөсөн байгаа. Тэг өнөөдрийн манай лайвын зочноор Батмунх ах болон түүний ихнэр Бэлчээ агч байна. Аа 60 онч гэлс ороод. Оо гэлж байна. Асуулт уншиж өгчихнө. Асуулт уншиж байна. Хэрвээ Филиппин явахаар сонирхож байгаа бол EasyGo-оор дамжуулаад гадагшаа сурахыг, хэл сурахыг сонирхож байгаа бол асуух асуултууд зөндөө байгаа. Тэгээд манай доор бичээрэй. Тэгээд Батмунх ахтайгаа ихтэй агчтайгээ өнөөдөр яг хэрхэн явсан, ер нь тийшээгээ явхад яг ямар байд юм бэ гэсэн туршлагын талаар асуух гэх. Тэгээд зөндөө олон хүмүүс бас асууж байгаа гэж одоо энэ лайвыг хийж байгаа байхгүй юу? За. Хэзээ ирсэн мөлий? 13-нд ирсэн. 13-нд одоо ч юм бас баг 2-7 хоног ч байгаа юм биш үү? Тийм 15. Ирснээс хойш яаж дасч байна уу? Хүүтэн дараад байна буцаж явмаар байна. Гол газар байсан муу зан сурцсан одоо буцаж явах гал. Нэр амар юу байсан уу? Аюу талах юм. Яг л амар халуун бол биш тий бас. Яг гоё юм шиг үү. Юу нэ байна л да. Хүүтэн өдрөл юм байна л да. Бас зэрүүхэн байх юм өдрөл. Борооны өдрөл юм уу? Гэхдээ бол агих бороо ороод. Хүмүүсээс асууя юу яаж гэнэ үү? Сонсогдож байна уу бид гурав яриа. Хэрвээ микрофонг болохоор сонсогдохгүй байх юм бол бид гурав илүү чанга яриа. Ямарсан манай хоёр бас илүү чанга ярих гэж бид гурав микрофонг сууж байгаа. За. Одоо жаахан нэг халуун буучдаг гэж магадгүй. Анх явхаасаа өмнө гурлаа ярьжсэн шүү дээ. Ер нь яах лээ? Яаж очиад яа гэдээсэн тийм. Тэгсэн чинь манай хоёр хамгийн сонирхолтой явсныхаа дараа бүр надаасаа илүү бүр амар их шалгажсэн тийм. Айсан байгаа зү. Тий, хамгийн анх очсон сэтгэлээс эхлэе яриач. Яг юу болов? Ер нь бол сурахаар явсан боловч тэр бараг аялал болгочих шиг болсон мэт тийм. Ер нь бол хараадахад тэмдэглэн хараадсан чинь дандаа эрэг ихэвчлэн аялал болгоодсан. Тэгээ ер нь сурлагаараас хүмүүс явж байгаа. Гол нь битээ нөгөө нэг аялагчд утаараас давхраас ингээ аялын гогой аяллаар явдаг юм байна. Хайгаал амралтын хөдөлгөөн үзүүлэх гэж хичээсэн л дээ. Тэгээд анх хотын зорилго маань тийм байсан. Тэгээд мэдээж англи хэлээр сурсан. Тэгээд анх хотын сэтгэл бол тэр чинь очоод бас хүүтэн болчихсон. Ингээд нэхгүй халуун газар буугаад ингээд даарч байгаа тэгээд буусан чинь нэхгүй бороо орцсон. Гоё шийхтэй. Тэгсэн чинь нөгөө нэг тусч авч байгаа манай Монгол хөтөч байсан л да. Гүг инглиш сургуулийн Монгол хөтөчгээд хоёр сургуулийн хоёр ч ирсэн мэт. Битэртэй цог нөгөө явах хүнийг тусч авах хүн хоёул ирж байсан. Тэгсэн манай жоо сэрүүхэн болчиход байна гэх нэг ханжаад цам цам бид тэрийг өвлөн орсонд орсон байна. Тэгээ гинт орсонгоос солигдонгуудтай аюу гой санагдсан. Яг л би нэг гадаад ирсэн байна да. Энэ миний очих гэсэн газар мөн байна да тий. Дулаан хүлээж авсан. Огцом нэг цагаагаар солигдох нэг тэр зөвхөн аюу мэддэг юм бэл. Хамгийн түрүүнд тэр өөрчлөлт. Сургуультаа очиод яг ямар сэтгэлтэй байв? Сургуультай очиод гоё байсан. Багш нар маань багш гэж юу нэ жоохон хөлтөд л та. Ер нь насны өвгөөс 20-д насны Израиль 25 6 өндөртөндөө ер нь бол 20-д насны хөлтөд. Тэгээд аюу гоё хацдаг хоорондоо. Яг л нэг сэтгэл санаас гоё. Зөөлөн улсууд гэж хэлж байна. Тэгээд аюу гоё сэтгэлтэй. Гоёхан зөөлөн сэтгэлтэй аюу гоё байна. Яагаад мэдрээд байх нөхөр юу байхгүй. Битээ нөр одоо манай охин чинь 3 настай шүү дээ. Бид тэр хүүхдүүдээр юм зааж өгөх гэдэг юм бол ингээд деталь зааж өгөх байхгүй. За яг энэ юу вэ? Хүүхдүүд хүмүүс яг тэрийг ойлгодог байхгүй. Тэгээ энийг юу гэдэг вэ гэл хүүхдүүд бол аль болохоор ингээд тайлбарлаа шүү дээ. Тайлбарж өгөөл ингээд ойлгох. Яг тэр шиг тэр хүүхдүүд надтай хүүхч харцаад байгаа байхгүй. Ой аюу жоохон охин байж тээ. Аюугаа ивэр ярилцсан гэ. Яа ингээд жижигхэн деталнаас өөртөө аюу хөрх ингээд нүднээс ингээд ойлгоогүй ингээд за ингээд ойлгосон уу гэдэг ангууд бид нар чинь нөгөө ахаа ингээд нэг заримдаа ч бас ойлгоогүй гэдэг хэцүү нэг ахаа гэдгээр энэ нүднээс яг ойлгоогүй байна гэдэг мэдэрчдэг тэ аюу хөрх. Тэг ухта за яг тайлбарлах нэг ойлгохоор байна тэ. Хүнд тохируулж нийт биш. Тэгэж яа. Энэ хүн яг яавал яг ойлгуулахаар байна гэдгийг ингээд нэг дотор нь ороод
ингээд эхлээд ингээд судалдаг юм байл та. Хүнтэй нэг байнга нэг нээлттэй байдаг хүн чинь тэр арга барил тайгу ижүүлсэн байна гэдэг нь ойлгож авлаа би хань. Монгол хүмүүс чинь тэр барыг тарихгүй нэг тогтсон ч ярихгүй шүү дээ. Жог айл болох хүн дээрхөө нэг дотоод сэтгэлээ гадарч гэсэн чинь тэр нь Филиппин хүмүүс чинь болохоор хүнтэй байнга нэг тогтсонсож илмэсч ярьдаг болохоор энэ хүнтэйг яавал нэг ойлгосч болох вэ гэдэг аргаа аюу хурдан сурсан. Одоо ярилцаад 10 минутын дотор арга барлаа ингээд намайг танихгүй олцдог. Тий тэр нь аюу гайхалтай байхгүй. Тэгэл энэ хүн чинь ингэж ярилцаад ойлгох юм байна да гэл тэгэл яг тэр дээр нөгөө хүнтэй харилцах арга барил дээр ингээд багшийнхаа юм дүү олоод тэгэд хэлээ заагаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яриад хахаас нэг миний дуртай сэдвээр яриад хахаар миний дотроос ингээд англи хэл чинь өөр юм ундарч гарч ирээ. Харин яг тий. Оо яг миний хэлгээд сүнээс тэгэл айгүй удаан ярьцдагс нэг мэдсэн чинь би ягаад англиар юм хордон ярьцгаа тий. Уг нь би спорт модер очоод нэг үсрээл нэг минут 2 минут л ярьдаг байхгүй юу. За миний англи хэлч 2 минутад англи хэл юм байна гэж бодсон чинь тэр сургуульд очингуудаа бүтэн цаг ярьж байгаа байхгүй юу. Би ярьж байгаа. Багш чинь болохоор надаас ингэж тохируулж асуугаал энийг ингэж өрсөлдөж ярих юм бол яана гэж яриад байгаа би ч бүр ингээл онгоц дотор ингэ яриад. Өө бараа англи хэлээр бараа лаа ярьж явах явцад бас аюух юу засна. Ингэж хэлсэн. Энэ ингэдэж шүү. Энийг тэгдэж шүү гэдэг аюух шин яваад харчин гэдэг хурдан ороод идэв юм байл да. Одоо би манай 3 настай хүүхэд хэл сурж байгаатай адилхан. Тэр жишээ би сураад авах. Өөрийгөө нэг хүүхэд болсноо мэдрээд тэгээд дээрэснээс урамшаад амар юу гэдэг нь урамшаад улам ярьдаг ингээд бид нар ч яг айгүй хөөхөө хараад баймаар. Айгүй хөөх. Айгүй зөөл харцсан тий. Сэтгэлээсээ заа. Ер нь тэг Филиппинчүүдийн зан юм билий. Ингээл гадар модор явж явах ч гэсэн ер нь тэг зөөл болсон тий. Сэтгэлээсээ одоо дэлгүүрийн хүн ч байдаг, дугуйд ундагч хүн моциктэй хүн ч ингээл явж явах сэтгэлээсээ. Тэ нэг хоёр хүн эвдээр айгүй зөөлх ярилцаад таг яахсан юу сонирсон маа яасан юм ингээл нэг хоёр сэтгэлээсээ үйлчилдэг. Тэр хүн мөнгө төсөх төлөх нь хамаагүй л да. Зүгээр юм асуугаад явах хэлдэг байхгүй. Тэр хүнээр өөрчлөхгүй байсан ч тийм зөөлөн дулаан тийм сэтгэлтэй Филиппин ард том ашиг таалагдсан гэж. Цаанаасаа бүр нэг ингээд туслахын сан нүднээс нь харагддаг тийм. Юу яаж тусалж чадах вэ? Яасан юм бол энэ хүмүүс монголчууд болохоор зарим нь тэгж бодд юм шиг нөгөө юм гоох гэдэг юм аа зарах гэдэг. Оо тий яг нөгөө өөр орнууд бас аялаад үзсэн. Бидний нэг юм зам байдаг. Заавал надад ашигтай бол би таацдаг юм тий. Ашиггүй бол ярих шаардлагагүй зүгээр явчаа тий хийнийхээ цаг үрээд яах вэ. Тэр хүмүүс бол тийм биш. Тэг өөрөө гоё ээжж гоё сэтгэдэг юм байл да. Гол нь өөртөө зориулжлаа юм байл да. Бид нар тэр юм тий. Хүнтэй гоё ярьж би өөрөө л гоё юм. Ямар ч стрессэх шаардлагагүйгээр. Тэрийг одоо бид нэг амьдралдаа авчих хэрэгтэй байна. Стрессгүй байгаа. За ашигтай хүнтэй сайхан хайцгүй шүү дээ. Тэ. Бахан амьдралын төвшин буураач гэсэн аюух нэг стрессгүй тий. Бага юмд аюух сэтгэл хангалуун. Тийм. За хүмүүсийнхээ асуултыг ямарчсан. Унши асуултад ирж байгаа. Хай гурлаа нэг хүн хай гурваа нэг хүний яг нийт зардал хэд болсныг хэлээд өгөөч гэж. За энэ дээр зардлын талаар мэдээлэл авах гэсэн манай чат руу ороод шууд бичгээд болно. Тэгээд өгөөс хариулаад нөгөө хоногоос өдөрт үзэх цагаас шалгаад бүх хэлбэрүүд ондоо байдаг. Одоо шууд байрны шалтгаалаад сургуулаас тэгээд нөгөө өдөрт 8 цаг сурах уу, 6 цаг сурах уу? Өдөөс хойш сурах уу, өдөөс завтай хүмүүст бол над болыг завтай хүмүүст бол ер нь нэг 2 сар 3 сар тий. Ингээд цагаар ингээд бөмбөгдөд авахгүй ингээд айж юу. Тэгээд яг цаг зам тохироод нөгөө тэрнээс биш тэгээд төлбөрнүүд нь надад их учраас яг тэдэн төгрөгөө зориулаад яг таны англи хэлний төвшин яг ямар төвшөнд байна гэдгийг шалтгаалаад таны төлбөр мөнгө гарнаа гэсэн. Тийм. Мэдээж өөрөө энд сурцсан бол цаашаа нөгөө гүнзгийрүүл сурахаа шаардлагатай бол угаасаа төлбөр байгаа. Юунд бэлдэж явж байгаа юм. Юунаас шалтгаалаад хайж байгаа. Тэр бүх юм чинь ондоо юм билээ шүү дээ тий. Байраас шалтгаална, сургуулиас шалтгаална. Тэрээс яг нэг тогтсон бол гэж боломж юм байна. Яг л хүн үнтэй тохируулаад энэ хүнийг яг ямар зарлаа хөө тэрийг л гарч үзэх юм байлаа. Хүмүүсийн маань нөгөө нэг айгүй ташаа ойлгодог, буруу ойлгодог асуултуудыг за би яг одоо ингээд Easygo пэйжээр асуултуудыг сонслаа. Тэр асуултуудыг асууж бид нар бас асуудаг байхгүй. Харин зэ айгүй буруу ойлгодог. За тэгэхээр яг ингээд хариулчих болдгоо. Харин зэ одоо асууя. Филиппин тийм амар аюултай орно доо. Очингууд ингээд хүмүүс гуйлгагүйгээд явуулдаггүй, болгоомжтой байхгүй л гудамжинд оронгууд буудаад унгачдаг тийм амар аюултай орно гэж. Асуултаар авчи. Монгол тийм амар аюултай орно. Ингээд отоос оронгууд бүхэн уцаа авчихдаг тий. Гудамжинд явж хүмүүс болгоомж одуулчихдаг. Тий. Асуултаар хариулж болох юм. Ер нь бол манай улс Филиппин улс хоёр яг л адилхан төвшний амьдралтай улс байхгүй. Яг цалин мөнгөч адилхан, амьдрах орчинч адилхан. Гэхдээ очиод үзэхэд мэдээж газар дээр ондоо бид нар чинь годомжир явах угаас айх аюултай үед нь аюултай өөрөө болгоомж бол хэрэгтэй тийм тэр чинь нөгөө яагаад гэвэл цалин мөнгө чинь
бага оромж бас тэгээд тодорхой хэмжээс эрс тас байдаг л байхгүй. Манай монголчин яагаад ингээд хулгайж байгаад бид чинь амьдралын төвшин бага учраас хүмүүс нэг цалин яахгүй учраас ингээд эсрэгээрээ нөгөө бас гэмтрийг бас гарах магадлал өндөр. Тэр усад бас байна. Яг л адилхан мэдэртэй адилхан. Тийм байна. Тийм хүн өөрөө л болгоомжтой тий. Тэгээд ячвал бүр нэг улаан цай ингээд нэг буу муу байсан. Тийм юмтай бид нар бол таараагүй. Таараагүй. Ер нь бол 50 хамгаалал ингээд хүмүүс зөрж өнгөж байгаа хүмүүс чинь гоё илгэнс харчаад байхаар оюучгаас 50 л орон байж тээ. Айх зүйл байхгүй шүү дээ. Хамгийн түрүүний харах онгоцны бодол буугаал нэг хүмүүст арч яваа тэр мэдэрдэг юм байна. Оюучг гайгуул хүмүүс юм байна шүү дээ. Бид ч өөр оронд очил байсан та ингээд хүд алцтай хүмүүс байдаг байхгүй. Ингээд юм ярихаар уурлал яах гэдэг юм бэ. Тэгээ надтай ингээд нэг илгэмсэх харцахгүй хүмүүс ингээд тэр орноос би ингээд жоо имэд байхгүй. Чи ер нь жоо төгшөөрт ор юм байна шүү. Хүмүүс ингээд тийм орногч байгаа шүү дээ. Тэрийг бодвол тэрийг бодох юм бол Филиппинч нэг аюул зөөлх хүмүүстэй болохоор ингээд нүүн чи энэ ч нэг жоохон аюултайгс орон гэсэн гэдэг бодлоо амхан мартчихсан юм байлаа. За ер нь 50 easy ор юм байна дөө. Нэг дулаан мэдрэмжтэй учраас хүмүүс нь харьцаасаа таага учраас дотроос анхаас бодсон л да. Бодж явсан боловч очиод үзэн гут хүмүүс ингээ харьцаад байхаараа нөгөө бодож аанда ингээ уусаад ч юм уу алгаад ч юм уу тийм айсаар алгаж тийм байлаа. Яг тийм юм байлаа. Миний таньдаг хүмүүс явсан хүмүүс ингээ ярьж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор гэж ярьж байгаа. Яста ядуу орон үзэх юм юу ч аахгүй. Яста нэг юм. Нөгөө хүн нь болохоор амар гоё. Би 28 хоног аялсан. Тэр чигээр ингээ бүх харлуудаар 28 хоног аялсан гинэ. 28 хоног аялахад ч би одоо буцмаар санагддаг гэдэгс аахгүй. Тэгсэн чинь тэндээс юу ойлгосон гэж чинь хүн харахыг хүссэн яаж хүлээж авна? Мэдээж нөгөө Филиппин чинь яг том өндөр барилгуудтай Сингапур, Малайз шиг тийм өндөр хөгжилтэй тийм орн биш. Тэндээс яг юу харахыг хүснэ? Яг нэг эгэл жирийн ардуудынхаа амьдрал, халуун орны амьдрал ямар байдгийг тэрийг амар гоё ингээ харчиж болно. Дээрээс хүмүүс нь найрсаг. Тэрийг нь хараад тэндээ уусаад мэдээж ингээ халуун орны амьдралд ийм зүйлүүд байгаа. Гэтэ арлууд нь ийм гоё гэдгийг нь үзээ. Хэрвээ нөгөө нэг өндөр хөгжилтэй гоё барилгатай тийм газар очихоор бол өөр орн руу очих хэрэгтэй. Тийм зарим зөвлөмөр санагдсан байхгүй юу? За дараагийн асуулт. За хэлний төвшин яаж тайжирд юм бэ? Хэдхэн хоног яваад эсвэл нэг сар яваад үнэхээр тийм амар өндөр болоод эсвэл амар сайн англиар ярьдаг болоод ирд юм уу? Үгүй үү? За онцлог нь яг юу юм бэ? Яагаад Филиппинд очиж сурах хэрэгтэй гэж? Ягаад Монгол сургалтын төв биш гэж хоёр зүйл санагдсан байна. Тийм надад бол ер нь аягүй гоё суурай тавьчаад одоо нэг ярмаа санагддаг штеп. Тэгээд чихэн онголгоол нэг ярих гэр монголчууд чинь нөгөө буруу зүйл хэлчих юм болоо гэж санаад байгаа. Илчээл хэлж чад ярьж чаддгүй штеп. Яг тийм үе дээр л явуул гэж зөвлөмөр байгаа байхгүй юу? Яг гоё нэг дөрмөө сурчаа тий. Очоод ингээл ярих бүр яа цаанаас ярмаа санагдаад байдаг юм билий. Багш нар ч бүр ингээл. Тийм учраас яг гоё ярмаар байгаа. Одоо зүгээр жирийн англи сурах гэж байгаа бол тийм TOEFL юу энэ төр ондол баг л та. Жирийн англи сурах гэж байгаа бол яг гоё дөрмөө сурчаад одоо л чихэн онголгоод гоё ярих гэсэн үедээ ямар юм байна да. Тэгвэл амар гоё яриад ингэж чөлөөтэй гоё ярьдаг болох юм байна гэж ойлгосон. Яг ганцаарсан сургуультай ихтэй учраас. Тэнд очсон байгаа монголчуудтай хамгийн түрүүнд ярьж байгаа зүйл нь юу гэхээр эх орондоо эхлэлээрээ англи хэлний дөрмөө сурах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Тэгэхгүй болохоор тэнд очингуудаа нөгөө нэг дөрөв мэдэхгүй хүмүүс шүүшгүй тэнд очихороо дөрөв заах гэж аяг удаа байна л да. Ер нь би ч надад анхаас дөрөв гэхгүй болж байгаа. Тэгэхэд нөгөө нэг монголоор ингээд хэлчүүд аяг хурдан ойлгоод байгаа байхгүй ойлгочихгоо. Тэр дөрмөж англиар ядахаар ингээд ойлгох хугацаач 1 минутын дотор ойлгох хугацаач ингээд уртцаад 5 минут бол явждаг. Тэр чинь хугацаанууд ингээд уртцаа орчаад дөрвөн дээр явдаад Монголдоо болохоор яг ингээд Монгол багштай газраа ч юм уу те хэлтэй газраар англи хэлний дөрвийг одоо үндсэн их шиг мэг шиг зөөлөн хатуу тэмдэг үгийн бол хэлэл үйлөг нөгөө нэг дагуур өгнүүд гэж гэдэг англи монгол хэлээр сурах хэрэгтэй юм байна ойлгоод. Тэгээд тэнд очингууд яг нэг практик дээр яг л англи хүмүүстэй харьцаад байгаа байхгүй яг л Америк хүмүүстэй. Надад монголоор ярих юм ч байхгүй. Тий. Монголоор тайлбарч юм байхгүй. Би өөрөө ухаанаар л ойлгоно. За энэ үйл үг яриад байна гэж. Үйл үг дөрөв яриад байна гэж. Тэгээ манай 3 настай хүүхдүүд одоо дөрөв заагаад байгаа ямар авах вэ? Тий яг тийм юм байл та. Тэгэхээр энэ дөрмөө яг Монголдо сурчаад тэнд очих юм бол яста багшиг бол яста байна амар гоё. Надтай битэртэй 4 ондоо багш ярьж байгаа байхгүй юу? Ээлжлэл ороод ирээ. Дандаа ганцаарчсан. Гурав анги угаасаа дөрөвхөн юм уу 3 хүн. Тий. Хүн сурахгүй бай гэсэн чинь сурхаас өөр аргагүй байлиг үүсэж. Сурахгүй байхыг чи харилдаг. Тий. Яг тийг зааж байгаа байхгүй юу? Тий. Өглөө босоод цагаа аваач нь өдөр цагаа аваач нь дандаа нэг өөрийнхөө төсөө хоолтой байлна. Ингээ сонгоод тэрнээсээ тэрийг хоол идэхгүй. Тий. Дараагийн асуулт юм байхгүй юу? Хоол нь таарах юм болоо. Тий. Хоол таарахгүйс тааруулаад. Тий. Монгол одоо махаа идэхгүй одоо махад байна. Махвал мах байна. Жимс бол жимс байна. Ногоо бол ногоо байна. Тэгээд тэрийгээ тэгэл ингээд өөрөө дураарай. Тэгээд
Орон орны хоол гардаг гоё. Тэгээ орон орны хоол гарна өдрөд дондоо. Өдрөд Япон, Филиппин одоо тэр ирээд байгаа оюутнуудад зориулаад ерөөсөө ингээ өдрөд ондоо хоол гаргана. Араб Монгол хоол гарсан. Монгол хоол бид байх. Мантон бууз энэ хэрэгцсэн тийм. Мантон бууз ингээ. Яг байд орнуудын хоолойд нэг тоошноос судлаа тэгээд хийдэг юм байна. Цөм үз. Гадуур хоол идсэн үү? Гадуур хоол идэх яг юуны чинь сургуулийн чинь хоол хоёрын хооронд хэр ялгаа юм? Ер нь сургуулийн хоол нөгөө юм сан. Тийм, сургуулийн хоол гоё. Гадуур яг тийм. Гадуур хоолынх нь нөгөө нэг амтлагч ихтэй Филиппиний хоол. Филиппиний яг хоолыг бол идэхэд хэцүү. Хэцүү юм шиг санагдсан шүү дээ. Жохон амтлагч ихтэй юм шиг тийм. Бүр нэг хүн идэхээр амар бол биш л дээ. За, өртөхийн хувьд хэр өртөлтэй орон байна? Бас дээрээс нь нөгөө та хоёр маань ер нь явж байгаа үед нэгтгэхээс 5 дахь хүртэл ингээд хичээлээр нүдүүлдэг байхгүй кампус дотроо. Тийм болохоор хоол нь юм сайн. Тэн дотроо ингээд хоол бэлэн активити юмуд илүү сайн байгаа. Багш нар нь ингээд өглөө дараа болтол нүдэн. Тэгээд хасаа мэдэн сайн болохоор яг жинхэнэ ингээд фри болдог байхгүй юу? Хүснээ ээж болно, гадуур дотор явж болно ингээд. Тэгээд ингээд явхад өртөг хэр өндөртэй орон байсан бэ? Гадуур явхад ер нь эхлээд хаанаас эхлэв? Шампингоос эхлэв? Шампингоос хамгийн их аялд явсан. Ерөөсөө эхний амралтын өдрүүдээ шууд аялаад төлөвлөж явуулсан тийм. Тэгээ бүгдээрээ ингээд сургуулиасаа гараа авч байгаастай кампусаас тэгээд ерөөсөө бүгдээр аялаад төлөвлөж цуг явах нь явцгаагаад ингээд юм хэсэл юм. Өртөг ер нь бага. Өртөг баг хамаагүй бага. Цэцэг бодлоод анги баг санагдсан. Мэдэж уух юм. Бараа Монголоос хамаагүй бага юм шиг. Манай нэг хуучир чинь одоо Монголд 1000 төгрөг лөө. Тийм 1500 шүү. Тий. Тэгэхэд баг 500 төгрөг мөргөө баг нэг хуучир байд юм аваад ичгээр нэг яваад ирэх юм бол тэр тэгээд ер нь унааны зардалч гэсэн. Унааны зардал. Жипний чинь 8 байсаа байдаг чинь 400 төгрөг. Тусгай төгрөг байгаа. Яг хоолол явчихна тий. Жипнийг өчрөө олоод явчихна. Тэр нэг учрыг олох ямар ч ядах юм ерөөсөй байхгүй. Тэгээ нөгөө бүх юм Google Map дээр байгаа. Google Map дээр байгаа. Бараг нөгөө жипнийхээ хүнтэй ярьчихна. Өө тийш орох уу морох уу гэж ярианаар Google Map үзэхгүй. Шууд яриад явчихна тий. Орон олохгүй тийм амар тийм бас нэг аялахтаа хамгийн харддаг зүйл бас дэлгүүрүүдийн үнэ байхгүй юу? Тэгсэн чинь энэ Филиппиний үн бидний явж өссөн бүх орноос хамгийн хямдхан байгаа нь Филиппин үү? Тийм үү санагдсан. Тийм Nike-аас ороод үзсэн гот энэ ачмаар юм байна шүү дээ. Өөр орнд очихоор арай л үнэтэй мө даа гэл заавал ингэ асуусан. Тэгээд Монгол идэвдэг үлээ тэгэл амар бодоод аяг бодоод шинжүүлээд байх. Тэгсэн чинь Филиппинч очоод үз. Хүн шинжүүл ямар амтхан юм те. Болоод тийм санагцаа. Тэгээ хямдхан байгаад жоохон 500 песогоос илүү гарч марч байгаа 500 песо гэдэг чинь одоо монголоор 25 мянга төгрөг шүү дээ. 500 песогоос илүү гарсан хувц харангуй. Үнэтэй санагдав. Тэгдэг тий. Тийм тэр брэндүүд бол аюу хамтах юм байлаа. Боломж тийм ингээл юм асуухаар л авчмаа санагдаад байгаа байхгүй. Үн чаа яасан хамтаа. Ер нь гоё идэж байгаа. Ийш Монголын яваад карго марга юу байгаа юм байна тий. Монголд карго байдаг болов гэж зөвхөн гэр авах мах юм явуулах гэдэг юм шиг. Тэгээд Starbucks магч амар гоё хамтгаш. Гэтэ ч гадаад Starbucks очроос хав мөнгө барсан Starbucks. Тэгсэн чинь өө тийч өглөө бол сурвалж хаваад Starbucks ороод хямдхан. Өөр оронд болохоор 10,000-аар копи Starbucks авч байгаа. 13. Тэгэхээр энэ 5,000-аар авч байгаа Монгол мөнгөөр. За чи яг гоё юм байна та. Тэгэхээр яг өөртөөнийх нь харьцаа. Тэгээд бас нөгөө энэ орон чи таалаад эхэлж байгаа өөрөө их нэг шууд дуртай юм шууд ихлээр мөнгөний бодоод үү. Өөр гоё ингээд орон байл да Сингапурд очиход амар гоё байсан. Ямар гоё байл. Тэгээд шууд мөнгөнд тулаа харцсан гол нэг аяа копи чи ингээд 12 өдөр авсан. Тэгээд автобусаар явгоот л 5,000 өдөр авсан. Тэнгуут нөгөө гоё орон чинь юу бол явж байгаа тий. Тийм Япон фончинд автобусаар явбал 20 мянга. Төрөвчний мөнгө чинь багасаад ирэхээр нөгөө гоё орноо мэдэрхээ байж таахгүй. Өө яасан өртөлтэй юм бэ тий. Тэгэл жаа. Хэцүү болоод ирэх штэ гэж. Мөнгө дуусаад ирэхэд эвгүй бол нөгөө гоё орон чинь эвгүй бол явж та. Тэнцээ болохоор ч байгаад байгаа байхгүй. Ямар гоё юм бэ. Айлуулахад гадаагаш копи явуучих галтай. Starbucks орё л та. Гоё штэ. Дахиад нэг хямдхан газар олдохгүй штэ гээл. Тэгээ тэр нь аюух гоё санагдсан. За асуулт дахиад харъя. 221 хүн үзэж байгаа юм байна. За тэгэхээр бүгдээрээ ингээ асуултуудаа асуугаарай. Бид аль болох бүгдэнд нь хариулаад явна. За газраас юм авч ууж энтер гинэ. Энэ ширээн дээр тавихад царай хаачаад байгаа байхгүй юу? Зүгээрээ эн чин хевс штэ. Бид нар нөгөө нэг айгу тогтой юм өрөөнд ороод ирсэн байна л да. За 10 жилийн хүүхэд сургах боломж байдаг болов уу? 10 жилийн хүүхэд сурах боломж байгаа. Хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд явдаг. Тэгэхээр EasyGo-гийн чат руу ороод бичээрэй. Тэгээ бид угаасаа айгүй олон хүүхэд 10 жил явж ирсэн тэр кампус дээр. Кампус дээр байсан. Хэдэн монгол хүн байв яг кампус дээр сургууль маань? 10 хүн байсан тий. Хоёр өөр яг ингээд уг нь бол нэг сургууль одож яг ингээд харьцуулах гэсэн хоёр яг маш ондоо орчинтой хоёр сургууль байгаа байхгүй. Нэг нь болохоор одоо тэр IT паркын сургууль гэдэг нь яг хотын төвд хажуудаа тойроо дүүрэн кофе шоп Starbucks
бассейн руу гаалах. Макдоналдс гэдэг ингээд салбарт юу яг л хотын төвтэй байдаг сургууль байдаг байхгүй юу? Тэгээд хоёулаа бүх брэндэд байгаа. Нэг сургууль нь болохоор тийм. Нөгөө сургууль нь болохоор далайн хэрэг дээр. Тэр далайн хэрэг дээр ингээд амралт дотор байж байдаг. Хашаанаас гарахгүй, хашаанаас гаднаас ямар ч хүн оруулахгүй. Нэг ч гадны хүн оруулахгүй. Зөвхөн сургуулийн оюутан үнэлгээ үзүүлж орох. Тэр нь бол хүүхд сургуулийн оюутан орох гарахтаа хүртэл бүртгүүлнэ. Тийм бүх юм аа. Тийм бүх юм бүртгүүлж орох. Тэр баргийн гарч болохгүй. Би нууцаар гарчлаа гэдэг эргэж орох боломжгүй. Тэ? Тэгээд дугаар үзүүлээд хоёр ингэ дугаар авч явдаг байхгүй. Тэгээд тэр нэг нь хамгаалагчтай үжид нэг нь авч явдаг байхгүй. 123 дугаар хамгаалагч үлдээлээ. Эргээд 123 орж ирлээ гэдэг тохирчж ордог байхгүй. Тийм өндөр нууцтай нэг хамгаалц цайтай газар зүгэлдээ. Тэнцээ оромлог хөвтөд зөндөө байс тэртэй таалт. Надад жоохон. Тэр IT парк хотын дэв сургуулиудаа дандаа том хүмүүс байсан байхгүй нэ. Ээжүүд мэйжүүд залуучууд малуучууд. Би тэгэхээр нөгөө 10 жилийн хөвтөөс суртан багтаа гэж бодоод харин дээр далайгийн сургуулиудаас октод жоохон октод тэнд байж идэг байгаа да. Тэр чинь аюулгүй юм билээ. Тэгээ аюулгүй нэр скрипт хамгаалцсан болохоор яг тусан зэг дээр гээд усан байсан нөгөө нэг юу BTS мэднээс зумбон. Тэгээ зумбон бүх юм дотор ажилладаг. Зумбо чардаг юм байгаа. Тий. Амар гоё зумбон мочс ирчихэж байна. За бүжгэснээр аяар. Явсан. Би зумбод н ороод манайс яг гарсан амар гоё. Тэгсэн чинь тэгээд нэг явахд орж байгаадаа чи чимэг аа гоё сураад байгаа байхгүй юу? За баруун өлөөргөө зүүн өлөөргөө тэгээд хаар. Энэ тэгээд хүмүүс анхудаа би явахд орж үзсэн. Тэгээд бас англи багштай ингэ орсон чинь нэх гоё нэг тэгээл нэг гоё мэдрэмж ийсэн. Сороо ингэж явах. Энийг л үзэж ирсэн байна да гэж мэдрэмж яг хийж явахдаа ингэ хоёлаа хийж явахдаа ингэ ирсэн. Явах чам гоё байл шүү дээ. Яг харин гоё юм шүү. Манай сургуульд яг байгаагүй л тий. Манай 100 байсан. За нэг асуулт авч ирсэн. Энэ аягүй ирээдүйн асуулт байна. Ахыг ярихаар бүр сандраад ямар нэг юм хиймээр ч юм шиг ийш тийш алхмаар ч юм шиг. Тийм гоё шүү. Тэр нь би онцлээсэн дээ шүү дээ. За манай хөөхөн инхээ ихч мөнхөө хоёр яг төсөөлсөн хоолой байна гинэ. Хэрэг зардал гарах вэ? Сайхан гэр бүлд наад чарга сайхан бүхнийг хүсье. 40-50 гарсан хүмүүс сурахаар жоохон төвшөөгөөд байдаг. Тэр хүмүүс зөвлөгөө өгөөч гинэ. Тэр очоод угаасаа битэртэй жицсэн хүмүүс байсан. Байсан. Хоёр Монгол байсан. Монгол байх. Монголчууд тийм. Хоёлаа нас яг л битэр үе хүмүүс байсан л да. Нилээн тогтсон томоотой ажилтай, сууртай, бууртай. Одоо энэ хүмүүс яриад байгаа тэр ингээ сая игүүс яасан хүмүүс яасан гэж асуух. Одоо 40-50 өрсөн төвшөөгөөд яг тийм төвчөөс нь одоо энэ хүний ярьж байгаа насны хүмүүс байсан л да. Тэгээд ингээд сураад ихэлсэн чинь бас өөрийгөө ингээд залуужаад байна гэж мэдрээд байна. Гоё юм билээ. Тийм. Ийш ирсэн зүв байжээ гэдгээ ингээд ярилцсан л да. Тийм бид нар ярилцж байгаа байхгүй. Яг хэдий зардал мөн гарч байгаа боловч би өөртөө зориулсан хөрөнгө оруулалтаа хийснээрээ өөрийгөө эргээ залуу болсноо мэдэрч байна. Тэгээ ямар их зүйлээс хотож хоошоо суужснаа одоо ойлгож байна гэж ярьж байгаа. Сурахаас оройтгүй маа гэдэг ойлголоо. Энд чинь нөгөө нэг хүнийг ингээл одоо нөгөө жоохон төвөгшөн гэдэг чинь нөгөө олон цаг ингээл суулгаад юм бичүүлээл ингээд тэр чинь жоохон бидний нас чинь жоохон бас төвөгшөн шүү дээ. Энэ бол ихгүй нөгөө хөгжилтэй байдлаар ингээл ганцаарчлсан сургууль болохоор цаг амар хурдан яваад дараагийн цаг болчихсон. Чадчих гэдэг юм тийм чадчих гэдэг мэдээ ингээд яриад ахаж ингээд одоо гурал ярьж байгаа юм шиг ингээд англиар яриад байхгүй нэг хоёр юм яриад. Тэгвэл цаг амар хурдан ингээд болчихсон. Насны ялгаа байхгүй нөөж яриад байдаг. Төвөгшөөх ямар ч юу байхгүй шүү. Та нар чадна шүү. Тэгээ манай тэр хоёр битэртэй найз бас л да ярьж байгаа юм ингээд залуу хүмүүстэй цуг ингээд сураад жоох хогт 10 эдтэй охин ч 20 эдтэй охтойч ингээд залууч цугууд хахаар аюугаа ирчүүцгийг авч байна. Тэгээ гол нэргээ нэг залуу болсон юм шиг мэдэр төрөөд байгаа. Тийм багш нар ч гэсэн гой залуух юм. Ингээд ямар нэг хэл сурыг ингээд бидий гэж байгаа хүмүүс орчноос өлөө те тэр байгаа орчноос гараад үзсэн чи аюугаа гой таалагч нэг байгаа байхгүй. Миний нэг байсан орчноос дандаа л миний үеийн хүмүүсээс тэгэл тэндээсээ ингээд тэгэл сууж ах саналаа тий. Тэг яг нэг амьд орноос байж байгаа л ер мараг дуус шинжээ болоо явж байна гэж байгаа байхгүй. Харин энд ирээд харин ингээд хороо ертөнц гэдэг чинь том юм байна. Үуч ёстой байна. Ямар нас юу ч шүү дээ. Тэр юм нэр 70 нас. 65 настай. 65 настай. 80 настай ингээд өөртөө амар өдрөгөр ярина тий. Тэгээд гүүтийн заавар дээр надад суртнаар тавь гүүж байгаа байхгүй. Тэр нэ бүр 75 таа юм бэ. Би гүүчгүй байхгүй. Тэр нөгөө арай бизнес мэдстэй ингээд бүгдөө ингээд хай таргаад нэг жоохон охин шиг л байгаа. Тэгээ ерөөс эмээ гэж мэддэхгүй. Тэгээд аяа бүжиглээ яах вэ өдөр. Тэр үний хаад бис бүр гоё хойстой шүү. Юу гүшээ нас ерөөс шалтгаалгүй бодцоход хүн хөшөртгий байж таа. Японууд салаасуу ингэнэ. Инхээ ихчийг минь ерөөсөө яриулахгүй маа гэдэг. Харин тийм ээ. Манай энэ ярихгүй болохоор би гас ингэ боломжтой. Яриад байгаа. Яриад байгаа юм нэг аялах яриад энэ бонд. Ингээд ч бат бүгэ гараа гэдэг. Аа дээрсэн үү? Өдрийн мэндэ мөнхөө инхээ их хоёр та зардал хэрэг гардаг ээ. Хүүхдийн өвлийн амралт сургалт хийзээвэ гэж байна.
За яг сургалтын талаар, зардлын талаарх асуултуудыг бүгдийг чатаар бичээрэй, илүү дэлгэрэнгүй хариулна. Гэтэ ямар ч байсан бид гол төр хэлсэн те зардал мөнгөний хувьд бол сургуулиасаа шалтгаалаад тэгээд хэр их хугацаатаагаас шалтгаалаад тооцогдно. Гэтэ ямар цагийг бас ямар сонгох вэ? Тийм, ямар сонгох уу гэдгээс байрлалаасаа шалтгаална. Ерөнхийдөө миний анзаарснаар бол яг л юу юм шиг санагдсан. Унааныхаа зардлыг бол өөрөө зохицуулаад газраар явах уу, эрт захиалаад нисээд явах уу гэдгээ зохицуулж байна. Яг нөгөө $1000-аас $1500 ч ерөнхийдөө сургуулийнхаа зардлыг нэг сар явах гэж тооцоод тэр нөгөө нэг ямар байранд орох уу, хаана ямар сургуульд орох уу, эсвэл нөгөө нэгдээс гоё орчинтай сургуульд орох уу, эсвэл зөвхөн сургалтаа анхаарах уу. Тийм. Эндээс нөгөө зардлаа хэмнээ явчихаар бид нэртэй бүр ингээд нөгөө замын үүдийн вагон цуугаад ингээд дамжаад 400,000 бүр ирсэн хүн бэ хүүхдээ лээ. Оо тийм үү? Тийм. Нөгөө Бээжингээр дамжаад Бээжингийн ундлахын автобус суугаад Бээжин дээр очингуудаа ванила руу нисээд ванилагаасаа хэдхэн бийсэн. Жоо охин штэ. Сэбүрүү ирсэн. Тэгээд тэгж явдаг гэж. Айгуу тийм залуу бид нар чинь бол яг нөгөө шокттой чамаас нас өндөрлөс чамаа шивтэж энэ үргэлгээ шууд өөрөө газар яваад байгаа ч тийм. Тэр жоо тэгэхээр 400 сая багтаад байгаа жоох ингээд. Тэр бол сургалтын зардал чинь баг сая баг 2 сая хямдарч байгаа байхгүй тийм. Онцлог зардалтай хамаг зардал яваад байгаа. 2 сая тэр чигээр бид нар шиг болсоч бол яг хүүг шуухтай орхио явцсан тэгээд хугацаа алдахгүй гээл шууд нисэж байгаа юм. Залуу улсууд бол тэгээд гол дамжаад яа өөрсдөө мэддэг бол тийм аюул. Тэр өөрөө зам зураа сая их зүйл ингээд тавшин өргөшөө хим үзэл ирж байгаа байхгүй тэр хүртлээ. Тэгсэн чинь тэгээд яваад ирсэн. Яг битэрээс нэг огцсон болж ирж байгаа. Тэгсэн чинь битэрээс газраа яваад ирсэн. Гайх бүх тийм үү энэ бол тийм үү гэж. Тэр хэд өдрийн өмнө гарсан байгаа юм л та 4-5 өдөр. 3 хоногийн өмнө гарч ирээд зэрэг орж иж байна. Тэгээд манай нэг сургууль орсон байхгүй. Тийм ухтаас байлээ. Тэгээд бас өөрөө яаж ямар залуу улсууд бол явж муугаас сурж ийсэн урд нь явж ийсэн бол ер нь дамжаад. Тэгээд эднээс угаасаа EasyGo-с заагаад өгдөг байлаа. Та яг газраар явах уу тийм зүйл. Хонконгоор явах уу? Солонгосоор явах уу? Тэг Бээжингээр дамжиж явах. Тэгээд яаж явах цаа Amazon зааж өгд. Эднийхээ газраар явах замаа заалгаад тэгээд өөрөө бичиж байгаа төрөлсөн гэж байгаа. Хятадд байхгүй ч хятад аваад ирсэн байгаа. Хятад ч Филиппинийг бодвол англиар үсээ явдаг шүү дээ. Ер нь л EasyGo-оор явахтаа болохоор EasyGo сургууль их чи яг өмнөөс чи ярилцж байгаа сонгоод өгчин. Тэгээд яг тохирох сургууль нэг юм байна. За тэдэн төгрөгөнд бол ийм хичээл зүгээр юм байна гэж сонгоод тэгээд сургуулаа сонгочих юм бол за явах газар чинь ямар байх юм байна. Сургууль дээр чинь байрч магтчихж байгаа. Сургалчин багч байгаа, хоолчин багтчихж байгаа. Тэгэхээр ингээ бүх юм цаана. Тэгэхээр ингээ илүү зардал гарах ямар ч шаардлагагүй бүх юмыг сонгоод өгдөг байхгүй юу? Тэгэхээр айгүй зүгээр. Тийм хоолнууд. Яа, асуулт уншээ. Яриан тод сонсогдохгүй байна гинэ. За чадчихъя. Хоолгож явах юм. Юу яа? Хэлний төвшингийн хувьд анх очиод очисон өдрөө шууд хэлэн төвшин татаа шалгалт өгсөн тий. За төвшин татаа шалгалт өгөөд тэгээд явахаас өмнө төвшин татаа шалгалт нь хийж орж янцсан уу? Арай амжаагүй юу? Амжаагүй шууд очиод өгсөн. Аха. Ер нь багш нартайгаа яг явлаа гэд ингээ ярихад багш нар чинь нэг дүгнэлт хийсэн үү? Ер нь л юм байгаа. Ер нь өөрийгөө чихонгоч тийм билээ тий. Өөрийгөө яг ингээл юу яагаад нөгөө эхлээд нөгөө танилцуулах юу боддог штеп. Танилцуулах үдшилэг гэдэг нөгөө нэг шалгалтаа өгчөө тэр өдрөө гэж аа сургуультайгаа танилцчаа. Тэрэн дээр болохоор ингээл багш нар амар гоё юм яриалаа нэгсэн бас хагсны ойлгохгүйсэн тий. Яг төгсөлтийн үдшил болж байгаа байхгүй. Нөгөө сертификатаа гардаж аваад тэрэн дээр болохоор бүр ойлгох шинжээ болцсон амар гоё ойлгосон. Тэгэхээр зэрэг тэр үедээ би бүр төгсөлтийн үедээ гар тайзан дээр бүр юм ярьж байгаа юм чинь. Анх бол ер нь бол яг нэг шалгалтаасаа биш өөрийнхөө чихрүү ингээд автомат дээр орж ирдэг юм байна. Яалч гэнэ 14 юм сурсан хүнтэй ярьсан. Дөрөв багштай ээлжлээд ингээд ярьж байгаа байхгүй. 14-нд тасрахгүй. Тэгэхээр чинь чихрүү хүссэн үсээгүй ингээд ороод ирсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө өгч гарч ирээд ярьдаг юм билээ. Тэгээд яг хүн удаа яг ингээд сар суугаа 3 сар суугаад ирэх юм бол бүр хүссэн хоолыг бэлдээд өгч ингээд фитнесийг бэлдээд өгч савн бассейн бэлдээд өгч санаа зовх зүйлгүйгээр эрдэм сурганд ямар сайхан юм бэ гэж бодож байгаа байхгүй би. Үнэхээр залуу байсан бол өстэй нэг хэлэж ястаа үнэхээр сайн сурах юм байна л гэж ойлгосон. Анх хоёрыг асууж ирсэн явахаас өмнө асууж ирсэн асуултууд дадаа санаад байгаа байхгүй. Анх наваа явахаас өмнө битээр чи ингээд бүр яг яриг гэхээр ингээд яг юу ч мэдгүй юм байхаар чи яаж ярих юм. Ер нь л зөндөө олон орн руу явж байсан шүү дээ. Зөндөө олон орн руу явж байсан юмнээсээ хоёр ингээд өөрийгөө бас чамлж ярьсан шүү дээ. Ерөөсөө ингээд яриг гэхээр үг мэдгүй, үндсэн юм аа мэдгүй байхад чинь яаж тийм очиад сурах юм. Ер нь тэгээд жоох хөөхтэд сурж байхад битээ ер нь барыг сурах юм уу гэж ярьжсэн да. Тэр сэтгэл одоо яаж өөрчлөгдөж байна? Тий одоо өөрчлөгдсөн. Тэнд ер нь бүх насныхан байна. Бүр би хөгшин биш. 9 настай хүүхд харлаа. 9 сартай хүүхд харлаа. Монгол. Эхний нөхөр хоёр ингээд хүүхдэд дагуулад ирсэн.
Тэгээд өртөг багтаа учраас эхнэр нь бүгд хараад байна. Нөхөр нь хилээ сурах юм бэ. Тэгээд дулаан ороо. Үлийн 3 сарыг тэнд өнгөрөөж хэл сурч хажуугаар нь тэгэж амьдрах гэж ирж байгаа байхгүй. Тийм үнтэй годомжинд бас 9 настай охиноо дагуулаад ирээ сурж байгаа охиныг бас ээжийг бас хадлаа. Тэгээд тэр харсан ангуудраас таалга би тэр үеийн залд ахч тэд нар ахчид уунууд ажууд л та. Монгол хүмүүс байна. Гадаадын орныхан бол аягүй өндөр 65 хэдэн настай он сурсан болно, очсон ч болно, амьдсан ч болно, сурсан ч болно гэсэн үг л дээ. Тэгээд анх нэг хэлний төвшин юу лээ? Хэлний төвшин. Оо ээжээж одоо яаж шууд сурах юм бэ? Хэл ойлголцохгүй үнтэйс шууд сураа явчихна гэхээр тэр чил тэгэл ерөөсөө яриад тийм болдгол юм билээ. Тийм учраас бас нэг Филиппин үндэсний нэг хүнтэй харьцах урлаг болох юм онцлог бол нөлөөлөд байна. Тэр хүмүүс яг аягаад англи хэл дэлхий сайн сурсан бай тий. Төрөлх юм шиг өөрийнхөө Филиппин хэлийг тусдаа байдаг юм. Би удаан англи ярьдаг юм бол Филиппин хэл байна. Гадуур ингээ Филиппинээр хүмүүс Филиппинээр ярьсан. Гадаад хүмүүс болохоор яг англиар ярьсан. Тэгээ хоёр хэлийг ягаад тийм төгс зэрэг сурваа гэдээс тэр хүний бас юм хүлээж авах чадварс байдаг юм байна л да. Хүнтэй харьцаж ойролцож чадвар англи хэл голох биш. Англи хэл сурах гол шалтгаан чинь хүнтэй харилцаар одоо бид дэлхийн ертөнцөөр явахын тулд бидэд англи хэл хэрэг болоод байгаа шүү дээ. Тэрээс тэр чинь сурч байгаа чимэг байгаа гэсэн үг шүү дээ. Англи хэл сурчаад ингээд дэлхийгээр аялаа л гэсэн үг шүү дээ. Гол төвшин чинь тэр л юм байл да. Хүнтэй ихлээр нээлттэй байж англи хэл сурч тэр нэг англи хэл сурсан мэдсэн чадвар гардаг гэдгийг одоо бид тэр очиж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд очиж үзэнгуудаа анхаасаа буруу очиж ер нь сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Бидний насны хүмүүс байтугай биднээс асууж сурах боломж юм байна. Тэгээд айлтууд урт байсан юм. Хогцоо жоо урт байсан бол гэж бодод тийм байлээ тий. Монголчууд явхад амар харамсалтай тий. Ингээд аягийн урд дуусчих байгаа юм чи. Монголчууд Филиппинчууд монголчууд юм нэг бас азтай хүмүүс юм байна гэж бодсон. Тийм. Одоо тэр Филиппин хүмүүс одоо тэгж мундаг яг л Америк хүн шиг болж тийм цэвэр аялахтаа төрөлхийн англи хэлтэй болчиход улс орноосоо гарч чадахгүй тэндэл байгаад англи хэлээр яриад дотроо англиар л ярилцаад байгаа байхгүй. Тэгэн гутаа та яагаад намайг нөө Батмүг гэж дуудахаар бид нэ санжаагаад авгаараа дуудаад байхгүй. Мистер Санжаа та хэлгүйж яаж юм олон ураар аялсан бэ гэж асууж байгаа байхгүй. Ер нь бүх багш нарт асууж байгаа байхгүй. Хэлгүйж яаж ингэ олноор аялж байгаа гэдэг. Харин би өөрөө тэгвэл гайцсан. Нэрээ би хэлгүйж яг аялсан. Яаж аялаад байна? Би яг тань шиг ингэж хоо ярьдаг байсан бол яста бүр олон орн аялах байна даа гэж тэг ялж байгаа байхгүй. Тэгээ бодсон л да би Монголд ийм боломж байдаг юм байна. Тийм. Тэнд сурж байгаа хамгийн олон сурж байгаа нь болохоор Япон оюутнууд байгаа байхгүй юу. Тэгээ тэрний дараа сурж байгаа сурсгийн тоогоор орж байгаа оюутнууд болохоор монголчууд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг Камбож, Вьетнам, Лаос эдгээр улсууд байхгүй. Тэгэхэд Монгол байгаа байхгүй юу. Монгол байна, Сауди Араб байна. Цөөхөн Сауди Араб ганц нэг орсон. Тийм. Тайван цөөхөн. Тэгэхэд монголчууд Япончуудын дараа орохоор олон оюутнууд байгаа байхгүй юу. Тэгэхээр Филиппин хүн юу гэж боддгоо вэ гэхээр Монгол улс Япон улс хоёр яг адилхан баян тийм орны хүмүүс тийм хүмүүс гэж ойлгож байгаа байхгүй. Энд ийм үнэтэй сургууль сурж байгаа учраас монголчууд их л баян улсууд байна да. Япон улсуудын сарын айгүй өндөр цалин авдаг улсууд байна гэж бодож байгаа байхгүй. Тийм бол Филиппин багш нар болохоор тэгэхээр яг үндэ бол бид нар яг Филиппин Монгол хоёрын хүний амьдралын төвшин бол ер нь ойролцоо шүү дээ. Тэгэхээр бид нар тийм боломж байгаа байхгүй юу? Үнэхээр хэлээ сурч чадах юм бол бид нар өссөн орлого явах бид нар тийм боломж нь байна гэдэг нээлттэй үзэл бодол нь ингээ айгүй нээлттэй байдаг юм байна л да. Ер нь бол одоо та Филиппинчууд ингээд ягаад хаад гоё тийм гоё англи хэлтэй байж үзэж хардаг юм гэхээр ингээд дандаа нэг солонгос кино үздэг юм гээ. Оо тийм үү. Тийм. Тэгээд солонгос солонгос кино үзээд бүх багш нар тийм. Бүгдээ солонгос. Зөвхөн солонгосыг л хамгийн гоё явуулсан гэж бодсон. Аюу дуулдаг усуд л байсан. Ямарчсан нэг англи дуу муу ингээл энд явж байгаа амар гоё. Тэ? Хоол идчих хүртэл ингээд дуушд гарч ирээд болоод амар гоё амлаад болоо хоол нь бол аюу гоё тий. Аюу гоё. Тэр Монгол дуу чардаг. Монгол хүн бол ер нь аюу хаацтай юм. Хацтай ийм цөөхөл байж байгаа. Тэгээд тийж ингээд тэр Япон хүмүүстэй зэрэгцээ тэр Япон сургууль тийм тэр чинь Япончуудын нээсэн сургууль баггүй юу? Япон 100 Япончууд хөрөнгө оруулалттай. Хамгийн танцэг сургууль гэсэн үг үү? Тийм сургууль Монгол хүн ингээд Японд зэрэгцээ сурж байна, сурах болцоо байна гэдэг нь ер нь аюу астаа санагдсан байна. Тэгэхээр бид нар тийм боломж байгаа учраас бид нар боломжийг ашиглаад англи хэлээ ингээд сайн сураад дэлхийн ертөнцтэй танилцаж тийм өндөр настай болчлоо гэж өөрөө голох хэрэггүй. Ярьж байгаа нь хүртэл адилхан юм аа гэдэг аяа. Тэгээ өндөр настай ч залуу хүмүүс ч болцоороо ер нь гадагшаад очиж явж хэлээ сураад ер нь хөлд эртхэн орж ирсэн дээр нэг шүүл гэж. Юу яасан? Манай найзын аав нь явсан байхгүй юу? Тэгээ натаа барыг зэрэгцэж ирсэн. Би тааш ирсэн шүү дээ. Манай найзын аав нь нэлээд тархан байсан юм байна л да.
Тэгсэн чинь бүр амар шөвийцэн торч бүрсэн хав пижаканд томцсон. Тэгсэн чинь яг тэндээ сурахтаа одоо Монголд ирчээд өглөө алхан 6 цагт босдог гинэ. 6 цагт босчоод англи хэлээр ном уншдаг. Тэгээд би ер нь болоогүй юм байна. Би ер нь юу ч биш юм байна. Дахиж ер нь явна гэд. Одоо дахиж явах сургуулаа сонгоод төлөвлөж байгаа юм лээ. Сургуулаа бас солиод өөр сургууль руу явж махаар төлөвлөдөг. Тэгээд охиноо заавал явуулна гэд. Тэгээд охинтойгоо хамт ингээд хоёулаа явах гэж байгаа. Тэгээд өглөө болгон босдог. Тэгээд одоо фитнест явж байгаа. Би ер нь ингэж бүдүүн байж болохгүй маань нөгөө нэг Монгол аавар чинь ингээ бүдүүн болчтой штэ. Тэгээд чи ингэж болохгүй маань бусад хүмүүс ер нь шал өөр амьдарч байна. Би ер нь дэлхийн ертөнцөөс хоцроод ингээ бүдүүрээ ингээд байсан юм байна. Тэгээд зөв хоололдог болцсон. Тэгээ гүйдэг болцсон. Бүр амар бахархмаар. Тэгээ охин нь ингээд бахархаа яриад байгаа. Манаа өглөө болгон 6 цаг тусдаг болцсон гэд. Тэгээ ер нь аль ингэх шаардлагатай юм байлээ гэж бодоод байгаа. Тэгэхээр хөгшин залуу ямар ч хамаагүй ямар ч гэсэн нэг яваад очноо солиод үсчүүл зүгээр санаад байгаа тийм. Бид нар нэг настай хүмүүс болохоор залуу хүүхдэд одоо би чам заах ёстой гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тийм. Яг үүндээ болохоор бид нар залуучуудад цуг байж сурах ёстой байж одоо шинэ үед амьдрнаа. Одоо энэ чинь 2020 он болж штэ 1980 он болж 2020 он болчиход байна. Шинэ ирээдүйн шинэ зүүн гарч тийм учраас бид заавал залуучуудаа хамт байж тэднээс суралцж зөв бүрөө зааж өгөх ёстой байна гэдэг юм. Ойлгомжтой тийм. Тэгээд 14-нд бид дан залуучуудтай байж байгаа аюух ойлгож байна. Тэдрээс юм суралцсан битээ тийм. Аюух зөв суралцж авсан, ойлгосон, орчин үеийг мэдэрсэн тийм. Энд ойлгохгүйс нүдэ тэнэс шингууд яг нэг хүмүүст амьдрах ойлгох юм байна. Ингэж одоо орчин үеийг ингэж сэтгэхэд байгаа юм, ингэж бодоод байгаа юм байна. Миний урдны ингэ бодож ирсэн бодол чинь буруу байгаад байгаа юм тийм. Гэдгийг яг олж авсан л да. Ингэсэн ер нь л хүмүүсийн нөгөө асуудаг бас асуултууд нь очонгод ингээд аялдаг гэж ойлгоод байдаг. Гэтэ яг аялах хал мэдээж аялна. Аялж болно хасаа бүтэнсэн. Гэтэ яг нөгөө Филиппин сурахын онцлог юм байна л да. Анх солонгосчууд анх Филиппинд ийм сургуулийг нээсэн. Тэр нь болохоор нөгөө яг ингээд тусгай ийм вакуум орчинд бүх юмыг нь бэлдээд өгөөд хоолтой, ийм юутай, тэгээ багш нар бүгдээр англи хэлтэй ийм орчинд ингээд сурах юм бол хүн илүү нөгөө нэг гэрээсээ гарч агаад тэгээ ингээд сурахаар илүү сайн англи хэл сурдаг. Тийм орчныг нь бүрдүүлээд тэгээ анх ийм сургуулиудыг солонгосчуудаас эхлэлтэй байгуулж ирсэн гинэ. Тийм гэсэн. Тэгээд яг вакуум орчин. Тийм болохоор сүүл рүүгээ нөгөө гоё сургуулиуд нь болохоор фитнес бассейнээс ингээд доторх активитинууд хийдэг юм шиг байна. Монголчууд тэрэн дээр жоохон буруу ойлгох юм шиг санагдсан. Тэгээд юу санагдсан нь тийм Япон хүмүүс ялангуяа нөгөө нэг өвөө эмээнээр Япон хүмүүс шөнө оройг хичээлээ давтаад байгаа гэж хэлсэн үү? Надад тэр аяг нүдэнд тусч ирсэн. Шөнө алсан чи давтаараа суугаад идэг. Шөнийн мэдэхгүй юмс нэг өдөр нэг намын саманд бол байна. Гэсэн үг яг л хийх хэрэгтэй юм а бүгдийг хийн. Орой ингээд бидгээс одоо бид нар чинь ингээд зарим хүмүүс чинь ингээд за өнөөдөр яшиг гэж яаж тийм үгүй тэгэхгүй ерөөс залхуугаад эмээ менеж яг л биднээсээ очиод яг л тэр өдрийнхөө төлөвлөгөө гаргах юм санагдчих шнэ надад. Өнөөдөр ингээд яг л биднээс очихоор очин тий. Очиод тэгэл бас юмнаас хэлээ яг л бүх юмаа ингээд өөр нэг юм твшил болцсон. Өдрийнхөө цаг хооронд ингээд мөрч ингээд алхам уртаа төлөвлөсөн байдаг юм шиг. Тэгээд яг л тэр цагтаа тэр цагтаа гэж бид нарт чинь ингээд нүдэрээ харахад ломын сандаа байж ийл нуумын сандаа байж байдаг нөө фитнес орчингууд фитнестэй байж яг л тэр цагтаа ингээд байх ёстой газар байгаа л тийм нэг төлөвлөгөө жомын нэмэх цагтай ажилтдаг сансан Япон хүмүүс болохоор тэгэл нөгөө амралтын өдөр ягаад нөгөө хоол идэж нөгөө Японы мэд таалцсан нэг ширнээр суугаад тий гэсэн чи одоо шопинг хийлээ гэж байгаа байхгүй юу шопинг мав хийдгүү мах гэж ойлгоод байгаа ш бид нар гэж ойлгоод байгаа ш сураад ингээд байх юм ах гэж ойлгосон чи одоо би шопинг хийлээ жипний нөгөө автобусдаа суугаад илэргээд гэсэн тий одоо ингээд бодохоор гой сагдаад дээр босч очмаар чивэрстэй тийм аюу гой бид нартайгаа бас андаар ярина бид нар ч одоо Япон хэлгүй юм чинь тий яг ингээд боцох өдрөө ингээд явах гэсэн аюу оо тэгсэн чи би бас гайхаад өө нөгөө өндөр хөлтэй Японоос ирсэн ч одоо шопинг хийх юм уу гэж бодоод байгаа байхгүй бид нар шопинг мов хийхгүй сурах гэж тэрсэн юм байна тийм уулаа халаад игээд байдаг тийм уулаа галдаа солонгосууд Японууд чи шопинг хийгээл явдаг юм байна тий яг юм тийм ингээд том чамдаа барил юм аваад явдаг ингээд аваад идэв яасан юм тийм бай гэж тэгэж бод солонгос хэлтэй байхгүй тэд нар ярьж байгаа сонсоод байгаа ямар гоё юм тийм тий солонгосууд ярьж байгаа юм тийм уцаар нөгөө лайв хийгээл нэг гэртээ бас видео кол хийгээд байгаа энэ юм юм тийм байсан мама гэсэн юмний удаа хамаагүй өөртөө багтаа багтаа тэр эргээ бодсонгоо тэр ер нь бүхэл юм гоё тийм тэгээд аяллууд амар гоё байсан аяллууд амар экстрим аяллыг бүр ста толтнаа айсан мэт хоёр мотоциклаар бүр ингээл уулын өвд ингээл аваад давхцсан тэ нөгөө ингээл усны хувцастай тэгээд хамгаалтын хувцсуудыг л өмссөн заяа гутлан тэгээд нөгөө нэг таарч шиг аимс шиг юм тэгээд нөгөө мотоцикл явах зам хүртлээ мотоциклаараа явчаад тэрнээс дэшээ ингээд бараг жүүнгэл ингээл амар юм ой дондор ингээд нөгөө таарч шиг юм таа яваад аимс шиг юм таа тий яа та галтарч өгч юм боо нэг аимш тэг канандэр гадна ширэнгөө амаа яг тэр дондор ингээд явж байгаа байхгүй тэгжээс нөгөө усаар өглөөхөн бишээ
Юун дээр хүрхэн дээр очих. Нэг каваса хүрхэн дээр арахын тулд ингээд доороос нэг өгсөж ингээд уулын артлаар гарч байгаа хгүй. Тэгэл яг л нэг дээр үе ширэнгөө од энэ дундаас моо гараад ирчих гоо энэ дундаас юу гараад ирчих гэл ингээд хаагаад л гэл яваал халтаж унжих гал хажуугаар нь. Тэгэл явж байгаа л дээр гараад за одоо танд тэгээ буцахтаа бол баахгүй штэ. Тий одоо энэ дээр буцах гэж явж штэ. Тий. Ийш буух харгал өсрөл зам байна. Тэгээ Монголд ч уснаас айгу айдаг. Тэр баргийн усан тий өсөрсөн штэ тэгээд. Залууч өсрөөд байна. За би одоо үлдэлтэй нэртэй тэгэл дагаа өсөрсөн. Хүүхдээ доор буучаад зүгээр юм байна ихе буугаад өсөр гэдэг байгаа байхгүй. Би тэгэл арай тэр өндөр дээрээс хамгийн өндөр дээрээс чадаагүй. Яа өсөрч байгаа мөчтэй хүн аймаг харамсдаг юм байли. Юу яана би юу хийчихээ гэдэг. Би юу байгаа те. Намайг амар бүдүүлэг цаг инжил уучлаарай. Манай яг нэг лайв хийж байгаа утасны маань дата багсаа. Би гэлс нэг интернетэд холбох паспорт өгөө те. За. Ярьж яах вэ? Тэгтээ. Би намайг уцаа авалтад элбэтэй хараад хоёр шиг аюугаа өгчээ. Тэгээд яг нэг хадан цохон дээрээс өсөрч байхдаа ингээд юм ингээд дээшээ огшохоор ингээд нэг ам гарч байгаа юм санагдаад. Яах гэж өсрөө байстаа мангараа гэж бодчиход л ус руугаа цүл гэдэг байна. Тэнгуутай ямар гоё юм бэ? Ийм гоё юм биш тэгэл баг 4-5 дахар шиг байшин өндөр дээрээс хөрхөөс өсөж байгаа байхгүй. Анхудаа тийм хамгаалал бүх юм сайн ажиллахгүй. Тэгээ юу ч ямар ч нөө бисцэс юу ч яахгүй. Тэгэл ус руу унаад цав гэж гааз. Тэр хамгийн өндөр дээрээс нь өсөрч чадахгүйгээр дараах дээрээс нь бас мөхөө өсөрчээ зүгээрээ өсөр гэдэг хам нэг өөрийгөө ялан дээгнээ санагдаад тэр ч гэсэн амар л байсан. Тэр ч гэсэн амар л байсан. Олсноос барьж байгаа би нөгөө олсон ингээс хаваад тэгээ өөрийгөө дагахгүй ингээд гараа алтарчих юм шиг нөгөө болоогүй усан болоогүй хадан дээрээ унчих юм санагдаад амар юм санагдаад байсан. Боловч хүн яг ингээд өөрийгөө ялан дээгнээ өсөрсөн чи амар гоё. 2 метр. Тэр нөгөө нэг тэгээ өсөрсөн шүү дээ би даа. Халим харахсаа. Нөгөө нэг хамгийн том халим тэнтэс эсвэл тэр ямар халим бэ? Би юу гарчсан. Whale shark. Байдаг газар нь юу вэ? Тэр чинь Осло whale shark. Тэгэд ингээд зүгээр уснагөр яваад л байгаа. За одоо бага зүгээд ингээд доошоо шумбаараа гээл тэгэл. Тэгэд яг ингээд харж байгаад ингээд доошоо оронгууталт нөө ийм том халим. Амар гомгонгийн загс яваал. Тэгэл халим чи ийм том амаа ангаагаал юм аа идэл гэл. Тэгээ нөгөө ингээд хүмүүс нь хооллоод яваад идэм билий яг тэр хүмүүс нь ингээд хоолыг нөгөө. Энэ кинки одоо энэ ч одоо энэ нэг хитгэн дойлын орн ингээд шууд дэлхийр зөөлчихөж байгаа байхгүй юу? Гайхалтай юм шиг. Хараад юм санаа амар давстай залбир. Дахиад ормоо санагдав. Би бүр нөгөө ороод нөгөө хөтчийн дагаад нөгөө усан хосож жоохон холдсон шүү дээ. Йоо тэр аврагтай юм чи. Зүгээр гэл аа гэсэн. Хүмүүс идчих юм болов гэдэг. Ерөөс зүгээр тэр угаас цагаан ортой байт юм байл. Цагаан очиж будаа идээд байгаа юм шиг. Тэгээд тийм онлоор усны жилт юм дуртай юм нөгөөд байгаа юм шиг байгаа юм. Ингээд будаа шиг масаад байгаа нөгөөд тэгээд олоо идээд их юм том амаараад яаж идээд байгаа бүү. Тэгсэн мөртлөө хүмүүс яах ч ингээд яваад л юм. Яг нэг хүмүүст хөрөхгүй ингээд хэд метрийн зай. Хүмүүс хөрөхгүй гээл яваад байгаа. Тэгэл харахгүй ингээ үнэхээр гайхалтай. Тэр аяг хөрөн жижигэн загснууд нь хараас нь дагаал ингээл бүр яг үлгэрийн юм шиг ингээ дутгаш орох. Ямар нэг аквариум биш шүү дээ. Яг л ингээ бодит далаа дээр ингээ бодит амжилт. Өөр газар болохоор би нэг усан баг дүржлээсэн л та нэг ингээ аквариумд орсон загсан тий. Тэр чи эднийх болохоор ер нь бүх юм дандаа байгалаар байдаг байхгүй юу? Одоо тэр бүрхрээ. Улсуур бүр байгалийн чулуу тий. Тий ямар ч тийм зассан усаас манай ч явах. Филиппин орж ирнэ бол их айхтай тийм том парк нэг пүрэг зарцуулсан зүйл байхгүй мөртлөө байгалаараа тэр гайхалтай зүйлийг яг байгаа байдлаар хүмүүс үзүүлж чаддаг болохоор тэр нь аюух онцлог санагдсан л та. Тий. Бас хэд хүн өндөр хөгжил чинь хүн байгаль хорийг аюух холдуустай юм байна гэж ойлгож байна. Шууд байгаль руугаа л одоо. Тэгээ шууд далаад ороод тэр халим загс ингээд амьдарч байгаа хүүхдээ цугаад явж байгааг харж байгаа байхгүй. Ямар нэг загс чингэл байгаа. Тий. Тэгэл хараад үнэхээс гайхалтай амьд байгаль гэж ондоо юм байна гэдэг аюу мэдрээд Филиппиний онцлог нь байгалаар нэг жуулж татах. Айгүйх дэлхийд дээгүүр жуулж татдаг орн бас Филиппин байна л да. Англи сурах шаардлагагүй англи үг зөндөө байгаа штэ. Тий англи гэдэг Канадаас Америкаас жуулж татдаг бүр очиж. Тэр чи бүр өөрөөр очиж тий. Англиээс сурах шаардлагагүй эдэн сая жуулж тийшээ зөвхөн нөгөө далааг үзэх тэр халмыг үзэх гэж ярьдаг. Тэр өндөр хөрхрэн дээрээс үсрэх гэж ярьдаг тий. Филиппин яг нэг байгалыг харах гэж хүмүүс жуулж маш их зурж тааж байдаг. Манай Азийн орнууд л нэг хэл сурах гэж ордог болохоос бусад орны өндөр хөгжтэй орных болоо ер нь аялал жуулчлал тэргүүл зоорлол юм байл л дээ. Тэр очилсан тий. Олонгоор орлуудаараа хамгийн их алдартай тэр халим юм байл. Асуулт ирж байна. За шуудаар үзэх гоё яана гэж байна. Тэр аяллууд нь сургалтын төлбөртэй багтсан байдаг уу гэж байна. За багтаагүй Хайлын зардал одоо гадаа сургуулиас гарах зардууд энэ бүгд өөрөөсөө гарна. Автобусанд суух, копи уух, аялалд явах мөх бүх зардлуудаа. Сургууль дотор яагаад гэх юм бол
нэг зардал гарахгүйгээр бүрэн байх боломжтой байдаг. Амралтын өдөр хоол хэрэг хүсэх юм бол амралтын өдрөөр аялж болно. Сургууль дээр аяллыг бол сургуулаа зохион байгуулж өгдөг юм байлээ. Тэр нь аягүй гоё тийм. Бид нар ч бас шууд өөрсдөө явах юм бас учраа олохгүй шүү дээ. Ханаас яах вэ ийхүүгээд машин тэрэг юм уунаа. Тэгээ үнтэй тусна. Тийм үнтэй тусна. Тэгээ нөгөө гоё баг болоод бидний өмнөөс нөгөө манай сургуулийн QQ English сургуулийн Монгол орчуулагч хөтлөгч одоо менежер айгүй зөвлөг хийдэг нэг охин байдаг. Тэр охиныг бүгдийн төрүүлж ярилцаад за өглөө тэдэн цагт яг үүднээр бэлэн байж байгаа. 3 шөнийн 3-аас болж байгаа. Одоо энэ бас нөгөө халимыг үзэхэд нөгөө халим чи өглөө 7 цагт өөрийнхөө цагаа уудаг юм байна л да. Яг тэр үеэр нь хүмүүс үзүүлж байгаа байхгүй юу? Тэхийн тулд бүр өглөө 3 цагаас бид уулзалдаад машинаар суугаад яв. 3 цаг машинаар явж яг 7 цагт энэ ч үздэг юм байна. Тэгээ дээрэс нь яг сургуулийнхаа хүүхдүүдээр ингээд нийлсэн баг болчихж байгаа болохоор хамаагүй хямдхан тэгээ дээрэс нь аюулгүй ингээд хамт аваа явчихж байгаа болохоор тэгээ төөс болох зүйл авах яг хөтлж авах шиг үзүүлээд тэгээд буцаад авч байгаа. Яг өөрсдөө хуваараа явна гэх юм бол бараг 4 дахин үнэтэй болт юм билээ. Тэгээ штэ. Олуулаа нийлээ. Тэгээд аялалд бэлдэж авч явахдаа ер нь тэр усан дотор авах камер энэ төр тий. Нэг нэгээнтэйгээ тэр бүх сургуулийн хүүхдүүд яар хүн нөгөө ингээд давстаа ус руу орохороо өөрийнхөө зургийг дарна гэж судлаа юм билээ. Тэгэхээр анхнаасаа гоо тохироо за чи миний зургийг дараараа намайг халим руу оронгоо би чиний зургийг дараа гэж ингээд бүр даварцмаар юм билээ. Тэр чинь 30 минутанд ингээ үзүүлээд ороод гаргаад за цаг дуслаа сууцгаагаар усан онгосон даа гэж. Тэр чинь ер нь тэр халим үзэх аялалч ер нь гадаад орондоо өөр орондоо аягүй үнэтэй аялал юм байна. Тэр зөвхөн тэр үзэхэд аягүй үнэтэй биднийг бодох юм аягүй үнэтэй доллар засууж зөвхөн ирдэг. Еврогоор аягүй доллар. Тэр яг яах гэж авах гэж яг халим нөмн 6 авах гэж хүмүүс зааж яаж байгаа байхгүй юу? А тэр 6 авахын тулд одоо тэр Америк хүн одоо Канада хүн одоо 5,000 ч 10,000 доллар зарцуулж байгаа байхгүй. Зөвхөн халимтай 6 авах гэж. А тийм боломж бидэрт нэг л удаа тохиож байгаа байхгүй юу? 30 минут. 6 авах хэрэгтэй байхгүй юу? А тэгэхээр тулд усан дотор нөр бэлтгэл хийх хэрэгтэй байл л дээ. За намайг сэлжих дараараа гэж усан дээр зураг дараа усан доорох зураг дарах байсан төсөөлхийн аргагүй шал ондоо хоёр зүйл. Ондоо байснаас ондоо ёо давтаа усаа зайлгүй амар гарч боломжгүй байлаа. А тэрийг харин манай сургууль болохоор нөгөө нэг усан бассейнтэй дуртай үедээ сэлж болох. Тэр усан бассейнтэй сэлж байхдаа нөгөө ингээд зураг дадлагаа авч жагаад тэгээ айгүй олон дадлага хийж тэгжээ зураг авах хэрэгтэй. Энэ яг урд нь 2 өдрийн өмнө бассейн дотор ингээд нөгөө дадлага хийгээд уцаа зураг авсан. Тэгсэн тулд гой зураг халимтай зураг даруулж чадсан. Бэлтгэл хийсэн тулд. Тэгээ дараа хүмүүс бас хэлмээр юм байна. Тийм үнэтэй аялыг үзэж байгаа учраас гоё аялал. Тэгээ халимтай зураг авахулах гол нь учраас тэр усан бассейн дотор сургууль дээр байхдаа усан бассейн дотор сайн өөртөө зургийг дараад усны хамгаалалттай зураг дараад усаа сайн утсаа хамгаалаад тийм. Усаа хамгаална гэдэг чинь айгүй том асуудал. Усны хамгаалалт чинь буруу зургийг чигээр ус руу нэвтэрдэг юм байна л да. Айгүй сайн тайван яг дөрмийн дагуу хийгээд ч юм уу эсвэл яг усны хамгаалттай тийм утсаа юм уу камера. Тэгэхээр шууд нөө утсаа хийлгүүгээр усны хамгаалтын дотроо өөр ямар нэгэн зүйл усны хоос гэр мэр ч юм уу гэж үзэж яагаад тэгээ усны дотор игээд ус нэвтэрчээний үе ихэд туршаад а тэгэхгүй шууд уцаа ингуудаа тэр өдөр нөгөө нэг халим руугаа шууд яваад орсон чинь туршлахгүй учраас тэгэхээр манай тэр сургууль QQ English сургууль нь хотын төвийн IT паркын сургуульчсан далайгаас сургууль хоёулаа бассейнтэй байхгүй. Дуртай байдас хэлэх. Тэр дотор дагаад туршилт хийж өгөх боломжтой байлаа гэдгийг олж харсан. За асуулт авч ирлээ. Сургалтын талаар мэдээлэл амаар энэ пэйж дээр утсан байлаа хөө гэж юм. Тийм пэйж дээр утсан надаа. За сургалтыг таалагдлаа мэдээлэл амаар энэ 14 оны хэл сурахад хэр үр дүнтэй санагдсан бэ? За энэн дээр ямар ч хийсэн нэг тайлбар өгье. Би 1 сар сурсан. Манай хоёр маань яг 14 хоног гэсэн тий. 1 сар сурах 14 хоног бол яг хэл сурахад ерөөсөө тохиромжтой хугацаа биш. Тийм айгүй баг хугацаа дөнгөж дасан зогцоод мэдээж сайжрж их онгоогоо тийм мэдээж жоох яриа сайжирж байгаа юм. Яг гой болж ин да гингүүд дуусч байгаа юм билээ. 1 сар ч ястаа урд юм билээ. Хамгийн багадаа би бол хамгийн багадаа 3 сар 6 сар ер нь 6 сар ч гэсэн баг хугацаа гэж бодсон. Яг л хүн нөгөө мөнгөө зарцуулаад явж байгаа бол илүү урт хугацаагаар сурвал дээр юм билээ. Сургалтын үед л ингэж явагддаг. Ганцаарчлсан анги гэдэг манай Батмүх ах хэцүү ягч ярьж байна да. Ганцаарчлсан анги гэдэг нь Филиппинд яг очиж сурахын хамгийн том давуу тал нь байхгүй юу? Тэгээд дээрэс нь яг вакуум орчинд гэхээр яг л кампус дотор чинь хоолчин байгаа, ядрах юм бол фитнес чинь байгаа, бассейн чинь байгаа, бүх юм чинь байгаа. Тэгээд сургалтын чанарын хувьд ерөнхийдөө бол ингээд 8 цагийн хичээлтэйг ойлгож байна. Гэхдээ өөрөө тэрийг зохицуулж болно. 8 цагийн хичээл байлаа гэхэд 4 цаг нь яг ганцаарчилсан. 4 өөр багш дээр. Яриагийн зөвхөн ингээд яриа хийгээд яриан дундаа яг яриаг чинь сайжруулах нэг дараагийн хичээл нь болохоор яриан дундаа дүрмийг чинь сайжруулах дараагийнх нь яриан дундаа уншихыг чинь сайжруулах дараагийнх нь яриан дундаа үгийн байдлыг сайжруулах тэгээд ингээд төрөл төрлөөр явчихна багш нар болгоо ингээд яг энэ дээр ямар төвшөнтэй байгаа илээ гэдгээс ингээд ахиулаа авчдаг тэрний дараа 2 цаг нь болохоор цаг цагаар жижиг групп класс гэдэг хэвгүй юу жижиг ангийн хичээл
Тэр нь 3-4 хүүхэдтэй, 3-4 оюутантай. Тэгээд энэ дундаа яг ярина. Тэр нь дахиад бас 2 янз. Нэг нь арай өөр групп, нөгөөх нь арай өөр групп. Нөгөө 2 цаг нь болохоор том группт лекц маягаар орно гэсэн. Тэр нь бас арай өөр. Ингээд нөгөө бүх талаар нь нүдээд байдаг байхгүй юу? Тэгээ ингээ өдөржингөө болоод дуусангууд эн чинь хамгийн сонирхолтой нь маргааш өглөө яг дахиад давтагдана. Ингээ өдөржингөө нүдээд ахаар яг тэрийг өдөр болгон сайжруулад ахаар 7 хоног өнгөрөхөд би ийм сайн ярьдаг гэлөө, би ийм сайн англи хэлтэй гэлөө гэд бүх талаар нь үдчихээр бүх талаараа ингээ сайжраа авчдаг. Тэгээд нөгөө буруу зөв уншаад ахыг бас дагаж уншуулдаг байхгүй юу? Тэгээ байнга зэрэг тэрэн дээр хөвгөлтэй юм болоо гарч ирээд хоёлаа чи энийг юу гэж уншдаг вэ? Тэгээ нөгөө нэг хэцүү үстэм ондоо ярьж анх мэдчих яг буруу уншаад байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд яг ингээ зөв засаал энэ хоёр үсэг нийлээд ингэж уншигдсан энэ төр гэдэг ч юм уу тий. Тэгээд юу яа 3-7 хоног болгоо нөгөө төвшин доктор шалгалт авдаг. Төвшин доктор шалгалт авангууд нөгөө хүний маань төвшин анх ямар байсан, одоо ямар болж байна? Яг юу юм дээрээ сайжирсан байна гэдгийг бүх төвшнөр нь гаргаж ирээд одоо ямар хичээл сонгож, ямар багшийг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ сонгочихно. Тэгээ зарим нэг багш таалагдахгүй жаална шүү дээ. Эсвэл нөгөө арай амархан юм заагаад байвал 7 хоног болгон багшаа сольжуулна. Энэ багш яатсан би ийм ангид багшаа сольжуулна. Өрөөний хум талах өрөөгөө сольжуулна, багшаа сольжуулна, номоо сурах хүчгээ сольжуулна. Өөрийн хүснээрээ л илэрхийлэх юм бол өөрөө сууж чадчих. Өөрийгөө илэрхийлэх гэж том урлаг юм байна. Яг би юу хүсэж байгаа юм. Илэрхийлэхээс харахгүй байна би. Яг юу хүсэж байгаа гэдгийг хэлж чадхал юм бол тэнд бол бүх зүйл бэлэн байна гэж хэлэх гэдэг байгаа байхгүй юу. Одоо тэр 4 багш ирээд заагаад байна. Тэрийг яг за тэр Филиппиныг сургалт ямар вэ, багш нар ямар вэ гэхээс илүү би өөрөө ямар вэ, юм сурах чадвар надад байгаа юу. Тэр хүн тэгж их зааж өгөх би тэрийг ингээд минут тутам ашиглаж чадах чадвар байгаа гэдэг нь гол нь чухал юм байл гэж ойлгосон. Тэгээд битэр ч нэг яг нэг аялал гэдэг утгаараа очиж ер нь бол гол зорилго маань аялал гэдэг утгаараа явсан л та. Ер нь юу 14 орч 7 хоногоор сурж байгаа хүмүүс таарлцсан. Аялал гэдэг утгаараа. Эхнэр нь сурж байгаа. Нөхөр нь бас нэг 7 хоног эхнэр дээр очингоо бас нэг аялаад ингээд бас нэг жоохон юм ингээд тийч хүмүүс байгаа. Янз янзын хүмүүс. Тэр чинь бул юу нөө байр бүхэн өнгөө болохоор би Японд шаарсан л да натаны цугт нэг англи сурдаг байсан Япон. Тэр зөвхөн амралт аялах гэж ирсэн. Байр хоол өнгөө болохоор тэндээс тэгээд бас англиас бас жоохон ойлгох гээд ирсэн. Аялах гэж ирсэн гэж байгаа байхгүй. Тийм ямар ч зорилгоор хийж бодсон. Заавал сурах гэж аялах гээд 7 хоног сурч чинь тэгээ ихэвчлэн яг сурах гэж байгаа бол мэдээж доорож 3 сая 6 сар надад сурж байгаа Монгол оюутнууд ер нь доотлон 3 сар л хүмүүс сурж ирсэн. Баг 2 сар. Одоо энэ Монголд ажиллаж байгаа ер нь ямар ч чиглэлд бай хэл хийх хэрэгтэй болчихъя. Хувийн байгуулагч бай, улсын байгуулагч бай, төсвийн байгуулагч, хуваарь бизнес эрхлэгч бай, хэлгүй болоор явах байсан юм байна гэд дандаа бидэртэй уулзж байгаа бүхөөс дандаа өөр төрлийн хүмүүс мэрэгчлэн. Тэгсэн мөртлөө хэл бол хэрэгтэй байна. Хэлгүй бол явахгүй болсон байна гэд тэгээд 3 сар сурж байгаа байхгүй. Хамаг ондоо болд юм байна. Гол нь Монголд байхдаа л өөрийгөө сайн нэг дөрмөө сайн сурчаад ирэх ёстой байх шүү. Дөрм сурахгүй бол бид аяг хүмүүг алдах юм гэж ойлгосон байгаа байхгүй. Дөрм дээр хугацаа алдаад байгаа учраас бид нар нөгөө жоохон нөгөө үр дүнгөө цагаад өнгөрөөчлөө дөрмөө сайн сурах ёстой юм байлаа гэж хүмүүс хэлж байсан. Тэгэхээр тэр Филиппинд ямар вэ гэхээс илүү та одоо өнөөдөр бодож байгаа өнөөдрөөс эхлээд нөгөө хэлнийхээ монгол хэлнийхээ курс явж байгаад 2 сар ч 3 сар явж байгаа. Тэрний дараа яг Филиппин руу явах юм бол хамаагүй нэг зарцуулсан мөнгө мөр надад өгөөжтэй болно гэж ойлгож юм байл л дээ. Яг үнэ. За энэ нэг асуулт ирлээ. Филиппин багш нар дам байх уу гинэ. За дам Филиппин багш нар байхгүй те. Дуу сул байна гинэ. За хэдүүлээ ер нь лайв маань дуусах төвчээ сүүлийн хэдэн асуултуудаа хариулаа. Тэгээд дуусгая те. Филиппин багш нар ямар вэ? Дам Филиппин багш нар байдаг уу гэсэн асуулт ирж байна. Ер нь сургууль ямар байсан бэ? Өнөх дандаа Филиппин багш нар арга зүйч марга зүйч гэдэг өөр төрлийн нөгөө нэг хүмүүс байсан. Япон байсан л та. Тэгээд хэл тал дээр бол дандаа Филиппин багш нар байсан. Зарим сургуульд бол Америк багш нар байдаг. Манай сургуульд нэг Америк багш байсан. Ер нь янз янз юм байлээ. Филиппин багш нарын гэхдээ нэг онцлог байдаг. Тэр нь болохоор амар удаанаар амар ойлгомжтой ярьдаг. Яг ингээд Монголд болохоор англи хэлийг заахаар эсвэл ингээд Америк багш нар заахаар илүү үгийн төгсгөлийг тасдаж ярьдаг, эсвэл хурдан ярьдаг ч юм уу тэгдэг. Филиппин багш нар болохоор яг төвшөнд нь тааруулаад яг энэ үгийг ашиглах юм бол энэ хүнд илүү ойлгомжтой юм байна. Ийм хурдаар ярил ойлгоод ирэх юм бол за дараа нь би одоо аваа хурцгаж үзье. Төгсгөлийг нь тасдахыг зааж өгөөд тэгээд төгсгөл тасдаж ингээд ярьж үзье, товчилж ярьж үзье гэж заад юм илээ. Тэгэхээр Филиппин багш нар тэр ёстой сонин онцлог яаж тийм ойлгомжтой ярьдیں۔ Тэ би ёстой гайхсан. Яаж тийм ойлгомжтой заадیں۔ Хэлний яриа pronunciation ер нь л ингээд нөгөө ярианы аялах нь нэлээд хэцүү ах гэж бодож байсан байхгүй. Филиппинчууд чинь нэг Вьетнам шиг ч юм сонсогдоод байдаг шүү.
Үсэл нь тийм их яриад байна. Уулна. Тий, уулна бол дон гэж ярьдаг юм байна. Жишээ англиар бол яг л Америк хүн шиг л. Ямар ч юм санагдсан. Багш нар нь айгуу тийм. Филиппин акцент байхгүйгээр яг цэвэр яг англи хүнээр ярьж байгаа акцент ярьдаг юм. Бас ийм ярьдаг болохоо хичээсэн л ах гэж бодд юм. Тийм багш нар шалгаруулж авч байгаа юм. Оо тэр багш нарын тоо би анх гайхсан шүү дээ. Энэ оюутнууд юм багш нартай гэдэг юм сурагчаасаа болон багш нартай газар би анх удаа тийм. Тэгэхээр зүгээр ингээд яваад байгаа байхгүй. Бүгд багш нар нэг багштайгаа сургууль дараа дахиад нэг удаа таарлна гэж бүрэн байхгүй. Өөрийнхөө багшийг баг хайгаад байгаа юм чинь таармаар юм аа. Ангидаад багштайгаа таарлна. Сургууль дотроо багштайгаа нээжээ хараад агтаа очтод багш маань байж ах юм. Эсвэл сурагчаасаа болон багш нар. Тэгээд багш нар яваад байгаа мөртлөө би өөрийнхөө багштай эзэж таарахгүй. Тийм бол багш нар байхгүй. Гайхс баах. Ингээд ястаа ийм би ашиглаж чадахгүй бол ястаа нэг хайрл юм байна даа гэж ойлгосон л таа. Тэг. Үнэхээр зааж арга гадаад орчин сургуулийн яваад үнэхээр ярих юм байхгүй. Бүгдийг нь төгс шийдсэн юм байлаа. Энэ яаж сурах боломж байна. Тэг сурах боломж байна. Тийм. Тэгээ бусад яг орон сурхаас илүү хамаагүй хям зардалтайгаар тацагдаад байгаа шүү дээ. Зя. Мондөг гэр бүл шүү амжилт хүсье гэж. Эсэлт нь хизээж хамаагүй авдаг уу. За эсэлт нь ер нь аль яг бичээд өөрөө сургуулаа тохироод тэг яг ямар програмтай явах вэ гэдгээ тохирсон байх юм бол ер нь аль боломжтой үе хамтдаа тохироод сонгочдөг байгаа. За тэгээ манай сургууль дээр ингээд 7 хоног болгоо шинэ хүмүүс ирдэг. 7 хоногийн дараа яваа. Тийм шүү дээ яг 7 хоног. 7 хоног болгон эсэлтийн нэг юу авшаа. Шалгалт авна. Манай тэр вторчтай ч зүү сар болцсон гэхэд 2 левел агцсан байх гэж байгаа юм чинь. Нэг сар болцсон. Бидний үе юм шүү. Тэгэхэд одоо бидний үеийн сурахгүй байх гэсэн ямар ч тийм байхгүй юм. Та шалгалтаа өгсөн бол агцсан байхсан. Тэгээд хойч нөө явах гээд энэ сургууль руу яваад айл майл ингээд хүүхдтэй дэлгүүр. Тэр чинь тэн чинь аюух зураг аваад хийсэн шүү дээ. Тэгээд ингэсээр хөдлөн арай өгж арай амжаагүй. Гэхдээ ер нь бол ингээд нөгөө энд ирээд бас нөгөө хүүхдийнхаа англи хэлний сургууль руу орсон чинь тэр англи багштай нэрсэн чинь ойлголоо юм одоо. Би тэгээд тэндээ баг шалгалт аваад. Тэнд баг өөрөө тийм. За ийм болчихж байгаа юм гэдэг. Яг онгоц юм байна гэдгээ баг мэдэрч байгаа байхгүй. Хөөе, ийм Монголдоо ирээд ярмаар байдаг. Тийм. Санагдсан аа. Тэгээд англи хэлээр багштай ярьж байгаа байхгүй юу? Гэснийхгүй санагдаад байна. Багштай ингээд баг хэлээр ярьж байгаа юм шиг айгүй. Чих онгоцтой юм байлаа. Би юу сураагаан болгож бас чинь 14 хоногт юм сураагүй баг гэсэн чинь аягүй их юм. Чих онгоогоо ингэ наачтай болоод би наацаар уучраа. Миний яриг шууд амар ойлгодог болчихсон. Уул ингээд санаа зовж ичхгүйгээр Монголдоо ингээд хэл сурж байгаа хүмүүс хоорондоо яриад л байвал тийм. Наа чи ингээд хэлэх гэхээр манайхан чинь жоохон юу штэ шүүмжлэг хийн штэ. Тэг чилтэй юм уу? Тэгээд сурчаад ирчээ. Тэгээс одоо. Тэр бороо ярингууд Филиппин багш нөөс тэгэхгүй. Үгүй энэ хэсэг чи ингэж алдсан шүү. Ингэж хэлдэг шүү. Шүүмжлэхгүй тийм. Оо яг болж байгаа. Яагаад оруулшаалаа тийм. Одоо яг гоо цэвэр хэлж ийн гэдэг. Филиппин тэр нэг юунд ингээд ярианд хүн шүүмжлэх гэдэг айгүй бүдүүл асуудал уусаа мэддэг юм байлаа. Хүн ерөөсөө тэр хүн алдсан ч яасан ч шүүмжиж болдгоо. Зүгээр ойлгох ёстой. Тэр хүн ойлгож чадахгүй бол тэр одоо би чамд юм ойлгохгүй бол миний л буруу юм тий. Өөрөөхөө нээж чадахгүй бол миний л буруу юм. Тэр хүнээс шүүмжлэх шаардлага байхгүй. Өөрөөсөө шүүмжлэх. Өөрөөсөө алдаа хайж тий. Тэгэхээр айгүй гоё нэг чихэн наалтаа санагдаа. Тэр бүр явмаа санагдаа. Тэр хүмүүстэй ингээд бүр ингээд гоё санагдал ингээд нэх гоё дулаан мэдэрч түрээ тий. Найз болсон чинь гэр бүл болсон юм шиг тий. Нэг цагийн дотор ингээд аюугаа дотцонцсон гэдэг гачаад. За баяр та маргааш ингээд дахиж хурдаа авч багштай уулзаад ярих гэдэг байгаа байхгүй юу? Хүүхд тараад ингээд баярлаг аав ээж гэж багшаа очоо сайн уу гэдэг. Яг найзууч тэн дотор орж байгаа хүмүүс мэдэндээ багштаа сайн уу гэдэг. Найзууд найзууд өглөө өвдөлтөдтэй багшаа сайн уу гэж ордог шиг яг тэр шиг үү? Нэг тийм хүндий хацаа багш одоо Монголд нэг багшаа хацаа арай жоох хүндий ингээд дотн байдгүй шүү дээ. Яг л дөрмийнхаа даваа байна. Тэ хоорондоо хамаагүй дээл суул яаж болохгүй гэдэг тийм багшаа хацаа биш. Яг л гэр бүлийн хацаагаар хүмүүстэй ойлгосдог айгу таалагдаад байгаа. Одоо багш нартайгаа Facebook, Instagram-аар найзууд болсон. Найзууд болцоод ингээд ярилцаад ингээд буруу зөв бичээл тий. Буруу зөв бичээл тэрийгээ ингээд засаад ингээд би явж байгаа. Тэр хүмүүс чинь нөгөө нэг хитий завгүй байсан ч гэсэн надад хариу өгöd байгаа байхгүй яаж хийж байгаа л болцсон хариу өгөөл. Тэр нь албаны биш ингээд сэтгэлээс нь гараад ирдэг болохоор. Сэтгэлээс тэнд бол яг ажил хийжсэн. Одоо болохоор ингээд чөлөө цагаар ингээд өөрөх нь хийх чөлөө цагаасаа хумслан байж надтай ингээд харилцаа ярилцаал ингээд намайг жоох ингээд ахиулаад байгаа. Манай нэг Филиппин багш нэг өдөр орсон чинь уйлсан сууж идэв. Та яагаад уйлсыг гэсэн чинь манай оюутан хугацаанаас өмнө явахаар болцсон гээ уйлаад тэгээд юу бэлгэлэх юм амар хайртай болсон. Тэгээд захиа бичээл захиан дээрээ юм наагаад өрөөнүүд ингээд аюу гоё гэж ингээд аюу гоц захиа бич зураг. Өөр нөгөө хүүхдүүдийнхаа юмыг надад хайртай байшаа гэдэг.
Instagram-ын одоо ингэ найзууд болсон чинь тэр чигээрээ л оюутнуудаараа амьсгал нь ороо орны санаа дээр манаа дээр гэж гоё хүмүүс шүү. За ямар ч байсан манай лайв энэ түрээд дуусж гин. Нэг цагийн лайв хийсэн бэ. Тэгээд ийсэн чи бүр дуусахгүй. Манай Батмын ах гэдэг усаа уусангүй. Усаа наа. Амайгоо цангтай маяг одоо яриад. Тэр нөгөө нэг ганцхан Филиппин багш байгаад өгөхөөс илүү одоо тэр нэг юуны анги байж тань ороо орны хүүхдүүдэд нээлж байгаа юм. Групп банк. Групп банк чинь яг ингээд би ганцхан Монгол тэгээд нэг Япон тэгээд ороо орны ястаж ингээд дөрвөн орны хүмүүс нээлж суучдаг байхгүй. Тэгээд хоорондоо нэг багшийн ойлгосноо ярилцсан. Тэгээд хоорондоо найз бол ингээд ярилцаад тэр хэсэг айгүй ингээд нэг юм ярих гэсэн яг имээгээ те. За надаас асууж хий гэж. Хятад нэр бас хэлсэн шүү дээ тий. Тэгээ гутаа би ч бас Монгол хүний нэрийг бодоод ярьсан байж байгаа. Тэгээ айгүй нэг тийм. Тэгээд яг санаа нэг багштайгаа ингэ чөлөөт яриад мөртлөө яг нэг гадаад хүмүүстэй хамаагүй. Тий нэг чар үлээд байхгүй. Эдгээр ярьж байгаа би гараа ярьж чаддаг. Тийм гутаа нэг л яриад те. Би дотроос яг нэг юм харж байгаа байхгүй. За би ярих хэрэгтэй шүү. Би алдаж болохгүй шүү гэд. Яг тэр групп хичээл айгүй сонирхолтой. Яг тутыг бодоод бид нар аяг цэвэр хэлдэм байлээ гэж өөрөө амар юу яагаад байна. Нийгэмшүүлээ даа нийгэмшүүлээ орон орны хүмүүс тэр өөртөө холбогчтой гэдэг мэдрэмж тэр групп ангид олж авдаг байхгүй. Яг өөрөөсөө орныхоо аялгаар яриад өөрөөсөө ойлгосноор ярилцаал. Тэгээд хятадыг бодоход бид нар англи хэлэх хамаагүй нөгөө одоо боломжтой цэвэр хэлдэг юм байна. Ямар ч нэг англи хэлэх аялга байгаад байгаа байхгүй. Бид нар сонсоод явгууд англиар бичсэн зүйл байдаг шүү дээ. Бүгд хятад ажиллахад монголч бас бараг аюуд хай космос ер нь бол одоо хэллээ бид нар уцаа уртад англи хэлний програмд хэлээ сурцсан байсан байхгүй. Энд чинь аюул тун англи хэлний мэдлэг юм байна гэдгийг ойлгож авсан. Тий. Тэг хятадч болохоор яг хятад хэлээрээ уцаа хэлдэг шүү дээ. Тэгэхэд бид нар англи хэлээр уцаа хэлж байгаа нь бидэрт аюул тун боломжтой юм байна. Аюул цэвэр жоохон хэлдэг юм байна. Бид нар айлтын энэ уцаа чинь одоо хэвлээд хэдэн жил жуудсан тий компьютер хэвлээд одоо 90 тоноос хойш 20 жил ер нь англи хэлээр суурин мэдлэг баг зургийн мэдлэгтэй болцсон байна гэдгийг мэдж авсан та. Хятадч болохоор шууд ханзанаасаа шууд ABC сууж эхэлж байгаа байхгүй. Өнөөдрөөс эхлээд Монгол хүн хятад хүний ялгаас хамаагүй их юм байна гэж сууж харсан шүү дээ. Манай хоёрын дараагийн аялалд он гаргаад явах гэж байгаа тий. Тий он гаргаад. Он гаргаад яг гэр бүлээрээ бөөнөрөө дараагийн аялалдаа явах гэж байгаа. Тэр үедээ гоё англи хэлээ ашиглаад яг усаасан дотор 10 хоног байх лөө тий. Ороо орнод 12 хоног. 10 орны хүмүүстэй тэнд ондстай галагд авна шүү дээ. За баярлалаа. За манай лайвд хүрэлцэж ирж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд бид гурлаа яг 14 хоногийн зайтай явчаад ирсэн. Тэгээд ингээд ярилцсан чинь бүр амар гоё ээ. Яг бацгаад явмаар санагдаж байгаа цай. Тэгээд боцмаа санагдаад нөгөө групптэйгээ холбоотой байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь ингээд өдрөө болгон шинжилгээ мэдээ шинжилгээ хоорондоо ярилцсан. Хоос ямар гоё юм. Ичмаар санагдаад ингээд сэтгэл ингээд тийм уяатай болчихсон юм. Өнөөдөр одоо EasyGo-оор дамжуулж явсан бүх оюутнуудын нэгдсэн нэг групп нээж гарахгүй хоорондоо мэдээлэл солилцаа дахиад шинэ мэдээлэл юу вэ? Тэнд суралцж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл тэр группээр аваарай сонирхолтой яг аялсан туршлагаасаа ингэстэй юм байлээ шүү. Ослобри явуулдаг пассенда бэлтгэл хийгээд хэлдэг зураг аваргаа гэх тэр. Бүгд тэрийг бичээд байгаа. Одоо шинэ натсан оюутнуудтай хүмүүсээ ингэрээ тэгэрээ гэж зам гаргаад бичээд байгаа байхгүй. Шинэ натсан оюутнуудтай. Би надад чи мэдсэн байл надад хэрэгтэй л ээж. Хаач мэдээгүй. Зураг бүрэг аваагүй шүү. За баярлалаа. Баяртай. Баяртай. 30 минутын лайв гэсэн бол сая цаг ярьсан. Хад ярихаар цаг байсан бол 3 цагаас лайв хийхээр байл да. Яриад лайв. Цагийг одоо ингээд дуусгая да. Тэгээд яг маш их баярлалаа. Тэгээд нөгөө хүний газар биш аа. Хэрийн галуу нисэн үйл газраас хүний хүү эрдмийг өвлж ирднэ гэдэг үнэн л үг юм байлээ шүү. Хүн явсан бол ямарваа нэгэн зүйл сураал ирдгэл юм байлээ гэдэг ойлгож авсан. Өөрийгөө чамлаарэ. Хүнд сурахад нэг нас хамаарахгүй, залуу гэж хамаарахгүй, настай хүн гэж хамаарахгүй аль ч тохиолдолд хүн явж сурдаг юм байлээ гэдэг нь ойлгож авсан. Тэгэхээр та бүхэн маань яваарай. Тэгээ аюугаа сонирхолтой мэдээллүүд Facebook пэйж дээрээ манай хоёр тавьж байгаа. Тэгээ тэр алхамыг нь бас үзээд мэдээллүүдийг нь аваарай. Бас манайх руу бичээрэй. Тэгээд баяр мэдээлэл хаваалцдаг баярлаа. Баяртай. Баяртай.